So hey guys. Сайн байцгаана уу? Тэгэхээр бид үнэхээр сүүлийн 2-3 хоног бичлэгийг ямар цаг зав байсангүй. Харин Манай хүүхдүүд гадагшаа аялаад одоо тэгээд 13-аас хойшоо бүх ангийг сайхан базаад товчхон тэгээд финалаас өмнө гэлс базаад ярахаар бэлдсэн байгаа тий. Тийм тэгэхээр 13-аас 18 дугаар хүртэл тий. За тэгээд 13 дугаар руу эхлээд орцсон. Юу ч боллоо да тий. Би одоо марч тий. За тэгэхээр 13 дугаар анги маань болохоор золоо маань илч болж эхэлж байгаа тий. Гэтэ илч болоод нэг их удаагүй байжсэн чинь шууд цаанаас нь манай трейд олж орол хоёр нууц болзондоо явцгаана уу гэд явуулчихж байгаа. Тэгсэн чинь инки гарч ирсэн. Хүү энэ яагаад энэ хоёр болчихж байгаа? Ширхтээ ямар сонголтоор явагч юу? Харин Яагаад ингэж энэ дасгал гид орж ирдэ. Энд ч одоо яагаад гай? Тэгж орж ирэхгүй тий. Хиний сонголтоор явч юу? Энд одоо хэн зохион байгуулад байгаа юм. Ямар нэвтрүүлэг энд болоод байгаа. Яа тэгэхээр энэ хоёрыг хооронд нь болцуулж байгаа юм шиг авчихсан байхгүй тий. Тус тустай хүнтэй гэж хэлэхгүйгээр. Тэгээд ерөнхийдөө бол шинэ хоёр залуучууд орж ирж байгаа. Нэг эмэгтэй нэг эрэгтэй тий. Тий. Манай трейг сонгосон шинэ оролцож болохоор Дүлгөөн дөг гэдэг юм аа тий. Тэгээ манай Дүлгөөн маань болохоор 21 настай эдийн засгийн инженер сурдаг. Тэгээ бас модельээр ажилладаг. Of course модель тий. Of course модель. Боксер хичээлдэг. Тэр аюу тийм спортлог залуустай аюу дуртай гэд ярьжсэн тий. Тийм болохоор аюул трейг сонсон баха. Болчин шөрмсөн зангирсан тий. Тий. Тэгээ ер нь бол аюу тийм спортоор ерөөсө хичээлдэг залуусыг амар тийм дугаар үнэлдэг гэдэг ярьжсэн тий. Тэр хоёрын яриа болцоо бол аюу хүүхэн байсан тий. Яг мэдээж манай трейд ч нөгөө нэг аюу good guy штэ. Тийм болохоор надад бол ингээд виллад бол ингээд мэдлсэн хүн байгаа. Гэтэ ингээд энэ болцооны чаа учраас би ингээд хүмүүстэй ингээд болцоод ингээд явнаа гэтээ айгу тийм анх орж иж байгаа хүнийг амар тухтай байлгсан тийм болцоосон тий. Тий. Өө тэгээд манай трейд Pina Coladas represent. Харин золоогийн маань хувьд гэх юм бол болцсон залуу нь бүх залуу байгаа тий. Тий. Сумын нач гэж байгаа бүр. Тэгээд нэр нь болохоор Цэнд гэдэг залуу байгаа. Цэнд маань болохоор 26 настай. Тэгээ өөрийгөө айгу хүлдүү айгу тийм хөөрхөн ямар ч их зам байхгүй, ямар эгоч байхгүй, айгу тийм хөөрхөн залуу ороод ирсэн дээ нэг хөөрхөн бүрг бөмбөлөг шиг хөөрхөн залуу ороод ирсэн. Ер нь бол яг миний ганц байгаа шалтгаан бол хөлдөө талдаа. Тэрийг өөрөө ч мэддэг хүмүүс шилдэг. Сэтгэл зүйчтэй очиж исэн бохгүй нэг хүнд арцж явах та. Тэгээд сэтгэл зүйч яг зөвлөлтөө болохоор толгойд гэсэн асуудлаа чи ингээ хаяа гэд хэлж исэн. Тэрнээс хойш би ганц би болсон. Тэгээд амлан авч тамлан зовоо надад тэр таалагдж байгаа нэг хөдлөө 13 мэх байдгүй 14 мэх юм бай. Тэр болон дээр манай золоо маань болохоор бас айвар айгу хөөрхөн нэг тийм хаалттай бол ерөөсөө биш те. Айгу хөөрхөн нээлттэй ингээл өгөө аваатай. За хоёулаа энэ далаа руу орох юм те. Айгу хөөрхөн ингээд аваад яваадсан. Угаасаа золоогийн маань нэг тайп нь бүх залуучууд гэсэн шүү дээ. Тэгмэд яг жинээсээ яг цаанаас централ хэмээр ингээд золоод зориулж авах юм шиг. Энэ залуу. Энэ залууд би өмнө voice дор чахаар нэгнэ. Тэр зургийг хайж олно. За. За тэгээд манай үлдсэн хідмэн олонгод бүгдээ ингээд 2-2 хос болоод тэгээд өдөржингөө нэг бага тоглоом төлж байгаа тийм. Пүүл дотор хиний тэнцэн болохоор ингээд бөөнөр 2-2 хос болоод уралдаж байгаа тийм. Тэгээд энэ болсон хосод нь олонгод Өлиа нацгүй хоёр болоод Били Цэтэл 2 тэгээд Жиюн Инки хоёр болж байгаа. Ер нь нөгөөсөө ингээд ерөөсөө болж байгаагүй хосууд ингээд хоорондоо нийлцсэн байна тийм. За тэгээд хоёр дахь тэнцэн дээр болохоор барилдаж байгаа энэ хөөрхий нэг нь усан доторх морин барилданы бүр битүү бүр ингээд хоёр анги өнжүүлэн хийх юм тийм. Тэрнэр болохоор манай Сэтүүлэ били хоёр байсан. Сэтүүлэ ч урт мөчтэй өөрөө тийм. Сэтүүлэ баг өөрөө мөрлөл гагалтай амар лаг унаад тийм. Тэгээ гурав дахь тэнцэнээр болохоор амьсгалаа төвчдөг тэнцэн байна. Усан дотор. Тэгээ энэ дээр бас аюу scandalous юм болсон. Тэр нь болохоор нацаг өөлийн ам руу агаар дамжуулаад усан дорохтой. Тэр нь бол баг ингээд уруулаараа ингээд өмсөлж байгаа хэрэг тийм. Тэгэл хөөрхөн тэр хоёр ясан байгаа. Тэгэл дараа нь гарч ирчээд өстө болдсон байна гэж үлдээд тэгж юм гэлсэн. За тэгээд дараагийн төлөв болохоор оноо зөвлөлтөнд тоглоом байсан те. Blackpink-ийн 200 онооны асуулт ч юм уу те. Эсвэл бол киноны 500 онооны асуулт гэдэг тиймэрхүү аяг та дээр гардаг шиг тиймэрхүү юм байсан те. Яг official Jeopardy шүү дээ. Тэгээ энэ тэнцэн дээр бол угаасаа тэгэл нацаг аягүй нэг trivia те нэг тийм pop culture random юмуд мэдгэрээ алдартай болохоор
Тэгээд нацаг үлийн хоёр маань ярьсан байгаа. Тэгээд ер нь бол бус нь бас хөөрхөн оролцоо. Зөв санагцсан. Гэтэ энэ дээр одоо нэг энэ бүхэл бүтэн тэмцээний турш одоо энэ өдөржингөө тэмцээн болж байгаа гэдэг. Энэ дээр энки бүр аягүй ядаргаат те. Нэг юм унсан бүхэн шалтан мундахгүй гэдэг шиг те. Би бол ингээд Кананы асуултыг баг бүгд нь таацсан. А манай Жив нь болохоор Blackpink асуултыг бүгд таацсан. Харин баг яалтсан гэж тоо зүгээр 50 суужсэн чи ялагч юм яс тэр их сони юм болсон. Гэж үгээд те нэг. Одоо тэгээ яах вэ те? Тэн дээр их бодоагүй юм одоо. Ядлаад бүх юм нэр ингээд өө нэг юм бодоагүй тэгэл яах вэ те? Тэр яг тэр их байв яриад байгаа байхгүй те. Тэр яг нэг юм бодсон юм шиг те. Тэгээд Жив инки хоёр хөөрхөн ерөөс нэг ч ялаагүй. Тэмцээн дээр бол за тэгээд дараач нь болохоор диско тунгай гэж байгаа тийм. Ер нь бол татаа тунгай. Гэхдээ ингээд таалгаж байгаа хүн уул нь бүжиглэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энийг бол яг ном журмын дагуу хийсэн ганц нь бол үлээлсэн. Үлийн бол ингээд ерөөсөө зогсолтгүйтэй ингээд бүжиглэл гэж яах. Нөгөө хоёр маань болонгот зүгээр яг татаа тунгай л гэдэг байгаа байхгүй. Энэ дээр болохоор Цэлмэг Били хоёр маань ялсан байгаа тий. Тэгснээр ингээд амар том шагналтай гэснэ. Respect гэж байгаа байхгүй. Энэ тэмцээний ер нь бол одоо нэг золооч илчөөж байгаа тэгээд болцоонд авчихсан шүү дээ. Тэгэнгүүт оронд нь нэг тодыг ер нь бол ингээд хөтлөгч болгоо те энэ тэмцээнд хөтлөж байгаа. Тэгэл манай тод аюу хөөрхөөс шагналсан respect аюу хөөрхөөс. тий хэлж байгаа нэг хөөсөн те. Тий. Тэгэл бас энэ тэмцээний араас бас тэлийн олон юм яриад л хүмүүс олон юм ярьдаг л ярьж байгаа. Били цэнгэл хоёрт бас жоохон амархан асуултууд таарсан. Тийм мэдрэмж ганц үгийн хэлсүүд байгаа шүү дээ. Ингүүл угаас нь даарах байдаг те халуун хүүтэн гэдэг бол айгүй амархан асуулт байсан. Миний болохоор тэгэл ингэсэн ингээл хаалга монголох гэх тэр мөр бас жоохон хэцүү. Дандаа 2 3 хүүхдээ холбоос үйл үгүй таарсан учраас тэр жоохон төвхтэй санагдсан. За тэгээ дараагийн тэмцээн болохоор ингээд хүмүүст амжуулах гэдэг заваарсан нэг тэмцээн болсон те. Амаараа ингээд заваараа баахан амтгүйний шүс хоорондоо хөлтөд заваа тэмцээн байсан. Тэгээ манай хэд өөрсдөө нэг юм бодог л шүү. Тэгээ манай нацаг өвлийн ярьч би бүр зүгээр пүй гэж парти заваа. Тайдад үзүү замир заваа шигсэн талаа. Тэгээ манай борко баг маань яасан гэдэг шүү дээ. Хоёр бороод нацаг өвлийн хоёр маань тэгээд ялаад тусан байгаа. За тэгээд нацаг өвлийн хоёр маань болохоор одоо ингэ зөндөл тэмцээнд ялж байгаа шүү дээ. Тэгээд аль нэг тэмцээнийхэн шагналж байсан юм гэдэггүй тэгээд нөгөө нэг цэцэгтэй байнд орсон байгаа. Бас хөөрхөн. Тэгээд тэн дээр ярьчаа тэр хоёр амир хөөрхөн юм ярьсантэй одоо нөгөө айгуу тийм өмнө ярьж байгаагүй тийм дотн ярианууд яриад. Тэгээ одоо чинь бүр үнэхээр ингээ хорангуулж байгаа шүү дээ. Нацаг бол яг амжилтын хамгийн том мөрөөдөл нь эцэг болох, болох гэдэг чийсэн. Тэгэлээс өвлийг ер нь бол айгүй ингээ гоё юмхтэй гэж боддог те. Тэр нь бол өөр ингээд одоо цаг үед танилцсан бол бид хоёр ингээд хасуулах гэж байсан билүү болоо. Тэгээ энэ болсныхаа ер нь дараад тэгснэ хөвгүүд дээрээ ирж утлаа. Яа өвлийн хас жоохон ингээд за золоод ирэл вэдөө гэж өөр өөртөө ярьж байна. Өөрхөн. Тэгээ өвлийн маань ч одоо нэг хасаад өнгөж хасагдсан ба штэ. Одоо энэ ч бүр хизээний өвлийн хөдөл юм бэ те. Ёо. Хоёрын 18-ыг үдчихэд ярьж байгаа юм бодороо та нар цаа. Ер нь бол бүгдээрээ л 18-ыг үдчихсэн ингээд ярьж байгаа шүү дээ. Тэр хасаад өнгөж хасагдсан байна. Хасаад өнгөж хасагдаад удаагүй байж байгаа. Өвлийн болохоор яг бас ингээд нэг амар сайд байгаад тахоо эсвэл happy байгаад тахоо гэсэн сонголт өгсөн. Тэнгүүд би ингээд яг за happy бай гэж шийдсэн гэсэн. Ер нь бол хасааг айгүй амархан ингээд нэг даваад гарцсан. Айгүй амархан нэг мартцсан тийм. Тэр нь ч болж байгаа ер нь. Тэгээ манай өөр асуулт нь Били Цэцгэлээ хоёр бас нэг хоёр хэлсэн шүү дээ тийм. Тэмцэн дээр яасан тийм. Тэнгүүд тэр хоёр унаас болтож байгаа. Бас хөөрхөн. Тэгээ нэг юм 70 яриг дээр ингээд болчихсон. Тэгээ цэлмэчсэн айгүй хөөрхөн. Би өстэй ийм газар болж үзэж байгаагүй. Тэгэл анхны бүхэн маань л чам дээр байна да. Тэг Билиас амар хөрх яриа л да. Чипти ингээд готраараа би ингээд чамааг ингээд жоохон санаад тавьдаг баг хөвгүүдийн өрөөрөө энкиг явуулаад чамааг ингээд хэр вэ гэдгийг шалгуулдаг малгуулдаг гэдэг амар хөрхөн кэрлад гэсэн чинь тэр хоёрын болцоо амар дажгүй яваад өнгөрсөн болов гэдгсэн чинь сүүлд нь тэтүүлээ ярилцлага өгтөө. Били бис хоёр ер нь зөв бүтэхгүй бэлгэж их шиг амарсан. Би бол билиг тал үнэхээр шахахгүй байна. Тийм асуулт хариултан дээр шигсэн биз дээ. Зүгээр Били бүтэхгүй гэж өөрөө итгэхийг хүсэж байгаа байхгүй тийм. Тэгээ ер нь тэгээд энэ хоёр л угаасаа бүтгэхгүй болчих шүү дээ. Уул нь л болж байгаа талаар цэцэлэг нүдэнд аяг нэг тийм хөрх оч тодорч мэдрэлээ ингээд үүснээр ингээд ширч чагаад марал. Тэгэл үгүй хиндэн бодлоо өөртөө бодлоо яриад байгаа бид нар бодлоо яриад байгаа мэдгүй. Тэгээд манай 3 дахь асуулахад юуны кэр байгаа шүү дээ. Энэ манай 6 хасуудаас хамгийн бүтлгөө хоёр тэр хоёр байсан. Тэгээ хоорондоо ч ерөөс таарч тохирохгүй те. Тэгэл юу нь болохоор ингээд инкит бас аюу
жоохон эвгүй байсан ингээл амар хурж мөрөд байдаг. Тэр хэлтэй. Тэнгүүд инки болохоор чи юуныг ялахгүй хаа одоо ялъя гэл ингээд надад төвхтэй байгаа хөвгтэй ойлгомжтой бас насны хувьд тэр мөн дээрээс нь өөрийнхөө үзэж харсан байгаадаас их жоох үгчиг тийм байсан. Тэр нэгт надад бол нэг цаан зоогүй дараа нь уусаа ясаас хойш гэдэг хэлжсэн. Живэнд жоох хэцүү байсан байх шиг байлээ. жоохон тэр шаасан маягтай байцгаахгүй. Тэгээд ер нь уусаа энэ хоёрлоо зүгтгүү. Харин тэтэл болохоор уран ер нь нэг халагдаад байгаа юм шиг байсан тий. Ер нь бол хүмүүс санаж байгаа бол баг анхныхаа тэгээс холоод ер нь жоохон уран сонирхдаг л байсан юм шиг байлээ шүү дээ. Тэгээ одоо хасаа броон явцсан ч одоо өрн рүүгаас жоохон баг арцх гэл байгаа шиг. Тэгээд хотлоо биелийг өстө бит хоёр биш юм байна гэл хотлоо яриад байгаа байхгүй. тэгэл тодтой нэг ойртох гэж байгаа юм шиг үуч шүү дээ. За бид хоёр ингээд 18 дугаар ангийг үзсэн гэж юу нь бол ойлгоорой заяа. Тэгээд ангиэд нь болсон реакцийг нь тэр сэтгэлдээ ирнэ бид тэр хэлж байгаа шүү. За тэгээд орой болоод одоо манай болзоонд явсан дүрмээр босч орж байгаа тийм. Тэгсэн чинь тод төлгөн хоёр би нэг айгу танд юм хэлээ те. Hi babe гэж хэлээ тий. Төлгөө маань айгу бас нэг тийм юу шүү тий. Айгу нийтч. Айгу хүмүүсийн сэтгэлээ ингээл ширээн дээр байжсэн чи чимээг бодож чи юм яриач мараач тэргээл тий. Тэгээд цэнд маань ч гэсэн юу нь айгу хөөрхөн хөгжөнтэй. Залуу. Ерөөсөө нэг юм дотгошоо юу биш ичимхий ерөөсөө биш те. Тий. Нөгөө үстэй айгу хөөрхөн уусаа. Ямар ч фильтр байхгүй юм байна тий. Тэгэхээр тэгээд цэнд амир хөрхөн хоол идэж дуусныхан дараа. За хоолоо дуусчлаа. Маргааш та хинтээ болцгоо. Папа гэж байгаа. Айгу гоё. Нийтдээ цэнд I love цэнд. Тэгээ одоо бас дээрээс нь дараа нэг өрөөндөө орчод нацгаа цэндээс асууж байгаа юм тийм. Болцоо хэрэгсэн гэл тийм. Золоо ямар санагдав? Золоо чанд ямар санагдав? Тайчуу. Яа Тэгээд type чи юу гэсэн чи? Шинэ type шиг юм юу? Хамаагүй. Хамаагүй. Татас хамаагүй. Би нэрээ баг тааруулаад явчихдаг юм өөрөө тий. Үнэн хийх гарал. Тийм. Надад л цэнд үнэхээр таалагдсан. Тийм гүндүүгүүд. Тэгээ нэг хөөр. Тэгээ маань залууч чинь нөгөө нэг бас тэгэл докин талаас ингэ ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь цэнэд болохоор дөг жоохон захирангуй хэмжээ зэмхүү санагдсан гэдгсэн тий. Тэгснэ бас дөг чин нөгөө нэг билет ингэ ярьж байгаа юм заяа. Уг амар гоё тий ярихчихсан байхгүй заяа ингээд. Тод бит хоёрын хооронд нэг тим юм болж исэн гэ тий. Тэгээ ингээд яг гоё юм ярихчихсан чинь гинт Mac Cosmetics. Йоо, юу нээр сосож ирсэн чи. Тэр л өндөр реклам биш бүр ингээд харин ч бүр брендинг брендс нь дургуур байсан гэсэн одоо. Тэр нэг жаахан бибидэ дургуу юм шиг. Найд юм шиг. Тийм сони юм болсон. Ер нь аюу сонио үнэхээр сонио. Тэгээд жоохос нацаг бас дэлгүүнтэй бас найзууд юм шүү тий. Манай дөг мөк тэргэлээ хэлсэн. Ер нь бол манай дэлгүүн бол ингээд яг найзтайхын дунд л ороод ирсэн. Харин тий. Багтаадах тий. За тэгээд одоо манай 13 дугаар анги сүүлийн ивент болгоод анхаар дотор халлаа гэдэг sexy dance байгаа. Харин гэл ингэ яриа авчил заяа. Октодор л тод хэлт бүлгсэн тийм үү? Тод бол угаасаа хамгийн гоё сервис бол трейдер үзүүлсэн тий. Тэгээ made авсан юмсан айгуу гоёсэн тий. Тэгээд араас нь болохоор June no comment. За. Жин no comment. Дөг болохоор айгуу тийм нэг тийм physical тийм тоож үзэх компьютер тийм марцаараа ингэ нэг жоохон алж малал тий. Айгуу тийм хөрхөн баны ивэж чадсан. Тэгээ билигийн бол хувцсан миний хамгийн гоё нэсэн заяа. Тийм үнэхээр асурчны юм хэвчтэй тий амар гоёсэн. Билигтэй айгуу би ингэж хэлэх жоохон юм ч юм. Тэр нь бол гоё бит юм лээ. Араа тийм гоё. Тэтүүлаа дээр хандаж айгуух бүжгэлсэн тий. За тэгээд өөлигийн бол зүгээр алаа тавьц тий зүгээр өөлийг бол зүгээр ярил тахгүй зүгээр үнэхээр солиод бүжгэлсэн. Тэгээ нэг багшийн хуц юмсан тий. Тийм тэгээд тэтүүлээрээр авирч мавраад бүрстэ алж өгсөн тий. Золоо болохоор нэг мэдээж нацаг дээр ингээд бүжгээ хийгээд ингээд бүжгэлсэн тий нэг тийм cat woman бол бүжгэлсэн байгаа. Түүний дараагаар эрэгтэйчүүдийн хувьд бол Tree ихний юм байсан тий. Tree гэхдээ үнэхээр гоё. Бүр үнэхээр match шиг өстэй. Гэхдээ яг нэг жоох юу байсан зөв нэг ингээд урагшаа гинт нэг туулаа шиг так гэх цонцсон тий. Тэр бас ингээд нэг backflip хийгээл нэг ингээл нэг тэр бол үнэхээр солиод байсан. Би мэдээж тод дээрээ нэлийн сайн бүжгэлсэн. Тэгээд бүр тод дээр гарч ирээ өмсөж ирээдсэн тий. Дараачийн залуу минь болохоор цэнд байгаа тий. Тийм цэнд бол
айгу хэцүү тэр бол ямар навшаа хийгээд байгаа шиг мэдгүй байсан тий. Өөрөө ч гэсэн өөрхий бүр ингээд юу гэдэг юм бэ? Юу хийхтэй болоо. Би зөв хүрэх хэвтэй болоо яах хэвтэй болоо. Тэгээ шууд баг өөрөө бол надад сервис үзүүлж чинь нөгөө би мэдчихэж байгаа баг хөхөнд ингээд амар хурж бэрэлтэй чин дээр нь. Хөргий сандарсан гэсэн. Хөргий бүр нэрэ. Авуулсан дээр zanцгууд мэдээж бас хөрхөн байсан тий. Цэжээ ингээд тосолж байгаа л. Тий. Өөрмө бүжиглээл. Тэгснэ сүүл нэг үүлэг гарч ирсэн. Үүлээ дээр ингээд грайндинг хийсэн. Тэрээс яг хөрхмөсөн. Тэгээд Энки бол мэдгүй. Энкиг бас нэг. За Энки бол өстой хамгийн муу нь бол миний хувьд Энки байсан. Энкис тэгцээ. За тэгээд тэтэл болохоор айгүй хөрхөн байсан тий. Айгүй тийм бусдаас амар хөрхөн стилтэй тийм нэг хөрхөн cute маягаар ингэ яваад. Тэгээ хөрхөн өвгөө аваа хийгээд ингээл залуутай тэгээд ер нь болсон тий. Хүн алзахаа хуцыг өмсөн тий. Тэгэл үнэхээр хөрхөн байсан. Тий. Тэгээд ерөнхийдөө бол бүжиг бол ингэ дууссан. Тэгэл манай залуучууд бүсгүйч бүгдээрээ л ёо штэ ямар болов гэлээ чүйж гэсэн. За өнөө одоо яаж унтаа. Чийж хийгээгүй. Бөөнөрөө тэгэл юм даа нэг хувцастайгаа ингээл хангав тэгэл баг унтмааргүй байгаа маашаа тий. Тэгэл ерөнхийдөө энэ бол ер нь бол дууссан тий. За тэгээд дараагийн анги орцгоё. 14 дугаар анги let's go. За 14 дугаар анги мандлаараа өнөөдрийн хэлчээр нь золоо болсон байгаа. Яад болохоор түрүүчийн анги дээр дэйтэд бол болцсон шүү дээ. Тэгээд ажлаа нөхөж хийж байгаа тий. Тэгээд эхний толгойн болохоор хөгжилтэй буухаа гэдэг нэг тийм далайн эрэг дээр элдв энзийн ингэ даалгавар гүцгээд ингэ явдаг тийм уралдаан байгаа тийм. Энэ тэнцэн ялгч болохоор цэлмэж юу хоёр болсон тийм. Тийм. Тэгээд энэ хэмжээний хамгийн хайлтууд нөгөө нэг юм элдв энзийн амтны дүрд хувирж ингэ алхахдаг нэг хөрхмөсөн тийм. Тэр ихсүүдийг жоохоор олчих. Cute. Харин тэгээ ялсан оруулагч маань ямар бэлгтэй лээ. Болзоонд хүнийг өрх ирэхээр сонгогдсон тийм. Тэгмээд цэлмэг өрнг болзоонд авч байсан байгаа. Харин манай живэн болохоор чвэг авч ирсэн тийм. Чвээ айгу сонь сонголт байсан тий. Тэгтээ яг одоохондоо бол нэг яг живэнд хосуулах юм байхгүй болохоор зүгээр ингээл хамтаа гоё гэж бодоод. Тэнки хэлбэл яах вэ гэж байгаа. Брейки бүр үзий яцтай маа. Огтуд маань бүгдээрээ бүр ингээд сүүлийн асалтай нэр энкил асагдах байсан юм байсан. Тий. Яаж вэ? За энки жоохон мэдрэмжгүй л дээ. Гэтэ тэгэл жоохон таг юм шиг байлээ. Яа таг л ах л та. Гэтэл нэг амар тийм хүнд нэг муу юм санаад мэдгүй ямар ч хэсэг байгаа тий. Тэгээд энэ дэр ингээд double date хийгээд явж байгаа. Тэгээд дөрөв маань дөрүүлээ нэг Euro парк шиг газар руу явж байгаа. Цэцүүлээ өөр бол хоёр болохоор аягүй хөөрхөн байсан. Тэгэл манай цэцүүлээ ч гэсэн нүдэн аягүй ингээд хөөрхөн тодруулалт. Гэтэ мэдгүй цэцүүлээ чинь тэгэл байжсэн. Бит хоёр үнэхээр таарахгүй лээ болохгүй л дараа нь ярьцтэй амар хөөрхөн байж байсан. Үүлээ ч гэсэн бас ингээд чи одоо намайг битгий ингээд бромро гэж аваарай. Тэр чи одоо ингээд хос болох гэж ирж байгаа ингээд шоунц чи одоо ингээд бро гэж гарцсан. Тэ. Тэгээ манай June Tree хоёр болохоор үнэхээр нэг тийм ямар spark байгаагүй. Тэгэл тэр нэг сонио өрөө ингээд хоорондоо ярьсан гэдэг. Яг юу талны наанцад цонх юм юу шилний наанцад хоёр саглаараа үзмэр хоорондоо ярьж байгаа шиг сони сетаптай тавьцтай. Тэгэл чи ямарн би ямарсан тиймэрхүү юм. Тийм ахын дүүдэ зөвлөгөөж байгаа юм шиг тийм яриалсан тий. Тэгээ нэг Үүлээ ч бас цэлцлээд ер нь бас жоохон талтаад байсан юм шиг байна лээ заяа. Нөгөө нэг хоол хийгээд ялсан штэ тий. 2 дугаар болзон дээр тэн дээр тгсэн чинь тод хэрвээ цэцүүлэг сонгоогүйсэн болвол уран цэцүүлэг сонгох гэсэн юм байлээ. Тэгээд тэгсэн чинь цэцүүлэг сод сонгож байгаа болохоор дарга гурхын хасааг аваа сонгосон юм байлээ штэ. Тэгэл тэрнээс хойш хасаагийн нөгөө нэг тэр хараалтан дүрцсэн. Shit. Тэгэл бүх юм юм. Яа энэ бүр хороод л ямар сони юм бэ те. Болцсон дээр. Тэрнээс ингэ болоод бүр ингэ butterfly effect болцоо байгаа те. Хасаавасаа энэ тэгэл те. Тэгээд ерөнхийдөө болцоол ингэ дууссан те. Тэгээд дараа нь одоо манай бүх оролцогч маань бөөнөрөө 70 дээр хөрхөн суужгаад амьдралдаа тохиолдсон нэг хүнд үед талаар ярьжтэй. Тэгээд тэр ярилцсан дээр болохоор хүмүүс бас айгу deep юмнууд ярьсантэй нацаг ингээд лавынхаа талаар яриад. Били болохоор бас нэг 10 настай охиныгоо талаар яриад. Тэгээд X-тэй айгу хэцүүс нөгөө X нь хүүхэд наваад утсан шигтэй бүр амар. Германд дэжсэн Монгол руу аваад цуцсан аюу хэцүүсэн. Тэгээд хүүхдээс хол байх амар хэцүү байх гэдгийг би амар ойлгож байгаа болохоор амар мэдэрсэн. Би Билиг амар мэдэрсэн. Били I feel you girl. Өрөн болохоор бас амар шокинг юм ярьсан тийм хүчрхэлтэй тийм амар харилцаа нэгэ байдаг байсан гэл тий. Тэгээд тэгсэн чинь бас June бас нэг тийм юм ярьсан тий.
Тэр нь одоо манай нөгөө Facebook, Instagram-аар боо хийдэлээд манай Драма болдоо шүү дээ. драма болоод байгаа нэг манай энэ хүнтэй энэ хүн маань тэр яаж исэн гэсэн. Тийм. Мэдгүй одоо айл нь. Хүн ч юм уу. Мэдгүй. Тэгэхээр бүр тэ бараг л 2 3 дахь юм ер нь сенсацлал ууссан байгаа тий. Мэдгүй мар байхгүй болчихгүй. За тэгээд дараагийн тоглоом болохоор 2 багт хуваагдаад ингээ туг булаацалдаг юм аа тий. Тэгэл энэ үеэр бороо оролцсон өмнө нь драматик кино шиг старс тий. Яа хөрхөмсөр. Тэгээд энэ тэнцвэрийн үеэр болохоор үеийн аягүй бас хөрхөн сэргэлэн байсан тий. Шууд ингээ суугийн аваач тий. Тэгэл юу нүүлэг юм баг ялсан да. Тэгээд тэнцвэрийн дараа нь залуучууд манай захаа бичиж байгаа шүү дээ. Захаа өдрөө маршрутын захаа гэж байгаа. Тэгээд бичсэн өдөр чинь бүрсэлтэ дундаарсан. За чи хэн битсэн ингээл бүр амар асууж масуугаал тий. Тийм тэгснэ. Одоо хэлчихэл зүгээр гэдэг юм да андаа манда маргааш өглөө нь жоохон хэцүү тийм байт ингэж яриад тий. Мороо яг захаа яах юм. Өчлөө шүү дээ. Гин рүү. Ноцаа. Хэлэхгүй бол маргааш нь ойрнох шаад шүү. Маргааш чи одоо л хэлсэн дээр юм. Яг он шаад. Ер нь л тий. Маргааш фон. Яг хэлсэн. Цэндид гэж байгаа тийм. Цэнд болохоор бас хөөрхөн тэрийн арганд орохгүй тийм. Мен хэлэхгүй. Өөр нэгэн шалтгаантай гэдэг тийм. Хөөрхөн. Дүлгэн болохоор ингээд нөгөө октостойгоо ингээд хэнийг сонгох уу гэж ер нь бол баг ингээд геймплей юм яриад байгаа тийм. Тэгсэн ер нь бол линкид л өгсөн л да. Тэгээ дүнгийн яриад удааг үйсэн чинь өрөөнд нь инки чуй орж ирээд тээ. Тод дүлгээ хоёртай орон дээр нэгээс сууж байгаа байхгүй. Тэгсэн тод чуйл байсан. Одоо юу гэж бичих вэ гэж. Хөөсөө ойлгох шүү дээ нэг чуйл бичнэ ойлгох шүү дээ тий. Чи өөр л мэдчихсэн бүр асууж тээ. Нэрээр бүр дундаар зөө. За тэгээд хүмүүс цагаагаа бичээд тэгээд оройны тоглоомд орсон байгаа тий. Тэгээд оройны тоглоом болохоор хортой могоо гэдэг тоглоом. Эцэг түрүүчийн анги дээр ингээд юм хиймэл могоо ингээд өгдсөн шүү дээ. Түрүүчийн сезон дээр. Тэгсэн чинь энэ удаа жинхэнэ могоо. Манай тэтэл бүр айгаад. Шийсэл сонгол түрүүний царай мэрээс хараад гүй гэж. Үнэн бараад. Тэгээд энэ хортой могоо ер нь бол бүр ингээд үнэхээр хурангал бол заяа. Тэгээд хамгийн түрүүнд золоо маань болохоор хамгийн сэтгнөр гэдэг чуйд гэсэн юм жаа тийм. Олон охтодтой болзонд явсан бла. Тэгээд яг нэг айхтар тийм гүнзгий юм бодаагүй. Дараа нь чуй маань болохоор хамгийн царим удаа оролцоод инки төгсөн байна тийм. Инки халдсан болохоор гэдэг. Тэгээ өвсөйхэн бол өвсөйхэн энэ гэсэн. Инки болохоор хамгийн араар тавих магадлалтай гэдэг оролцогчдоор өөлөө төгсөн байдیں۔ Яагаад юм гэсэн чинь одоо өөлөө чи одоо нэг хасаатай ингээд амар ингээд юу харилцаа үүссэн байсан шүү дээ. Тэнгүүд одоо ингээд болцсон шоог цаашаа үргэлжлүүлэх тийм болохоор цаашаа ингээд ер нь бол үргэлжлүүлээд хасаагийн баг араар тавьж байгаа. Амар тэнийг юм ээ. Инки яра энэ дэр зүгээр ингээд нэг айхтар гүнзгий юм бодаагүй бол нөгөөд байгаа байхгүй. Гэтэ нөгөө хүмүүстэй ингээд яаж ингээд хүлээж авах уу гэдгээрээс бодож гүн садах шээсэн тийм. Тэгсэн чинь өөлөө хамгийн кринж оролцогчгийн уул нь буцаагаад ингээд очиж байгаа байхгүй тий. Тэгээ инки болохоор хамгийн хурд оролцож гэдэг дээр нацаад төгсөн тий. Тэгсэн чинь тулааны спортоор хичээлдэггүй юм шиг харагдсан гэдгийг жаа байхгүй. Өөрийгөө л тулааны спортоор хичээлдэг гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө нэг нацаг чинь бүр аим хүн тус хүлээж авангатлаа. Тэр багшаа намайг өстө уучлаарай. Бодостой багшаасаа уучлах байхгүй бас тийм шүү. 3 жил яасан хичээлсэн багшаасаа уучлах байхгүй. Гэр юу болоо наад ингээл. Үгүй тогсон шүү дээ. Бас тоглоом бид чинь бас нэг шоу явж байгаа шүү дээ гэсэн чинь. Үгүй би их болохгүй. Айгуул хүн дээр үлээж авч байгаа. Бас наснаас тийм л дээ. Мэдхгүй. За мэдхгүй гэж. Нацаг болохоор хамгийн дургүй өргөсөн оролцогчд дээр нь болохоор били төгсөн. Тэгээ анхны болцон дээр нөгөө нэг айхтар юм яриаг өмөрөг энэ төр гэлтэй. Тэр нэг амар хүнд битээс орой л өгсөн шүү дээ. Били болохоор хамгийн хор найруулагч гэдэг дээр нь болохоор нацагт буцаагаад төгсөн тий. Тийм үе тийм шивэр авир гэдэг байгаа маяга гэлтгсэн чинь нацаг бүр шок нөрөөд окей вау гэж мэгэл тий. Тэгээд нацаг болохоор буцаад авчиж байгаа. Тэгмуутлаа дахиад хамгийн өөрийнхөө биш жүжиглээд байдаг оролцогчдод дээр нь буцаага бэлтгэж байгаа байхгүй тий. Энэ хоёр бүр амар. Энэ хоёр жоохон юугүй. Тэгээ яагаад ингэсэн чинь камергүй дээр чөчөд өөр харцаад байгаа юм шиг. Тэгс мэдгүй надад бол ингэ нацаг зүгээр ингээд өөр хүнд тийм хин дөхөө мэдгүй ч юм уу тэгэл зүгээр яг тулгамсандаа л байсан юм шиг санагдсан. Тэгээд манай били болохоор зодон үүсэх магадaltaй оролцож болохоор цэндээ тэгсэн. Тэгээд цэндээ галангуул шууд за нааш. Магадгүй шүү тэргэлтэй. Тэгээд цэнд болохоор хамгийн ядаргаатай оролцож гэдэгт нэнкид өгсөн тий. Миний мунаас чанс гимгүү мөртлөө их ядаргаатай гэж үгийсэн. Тэгээд хамгийн их баг энки авсан бохож авсан. Тэгээ энки болохоор буцаагаад хамгийн худалч оролцож гэдэг дээр нь өөлөө төгсөн тий. Тийм. Бүр яг яагаад мэдгүй. Яагаад гэж хамгийн зүгээр сонирхолтой болох гэж өгсөн тэргэлтэй. Юу сонирхолтой болоо та. Тэгсэн мэдгүй нэг худлаа ярил яваад тах шигсэн дээ. Яг юу ярих худлаа ярьдаг гэсэн.
Мэдгүй шиг. Мэдгүй. Некийн талаар юу яаж байгаа юм мэдээгүй те. Тэгээ өөлийн болохоор хамгийн хоёр нүүртэйг нь бас инки төгсөн байгаа тий. За тэгээд инки маань хамгийн хил хамтаа орсон дүлгөөнд төгсөн яагаад ингэ орж ирэнгүүтээ нэг амар цэгэрмүү байгаадсан тий. Дүлгөөн болохоор хайраа олох гэж бодох гэж ирсэн гэдэг. Тэгээ бас цэцлээрөө хараад цэцлээд өгчихсэн цэцлээ. Би олноо амлж наашаал битгий гэдэг. Тэгсэн шууд нацаг төгж байгаа. Тэгээ яад бол энэ нацаг найз нь болохоор тэгээ сайн ойлгох байх гэж хэлсэн гэсэн тийм. Тийм тэгж ойлгоо үлдээ. Нацаг бүр үнэ юм зүглэж аваад тийм. Нацаг хамгийн араас талах магадaltaй орсож гэсэн чинь цэнд төгссөн. Цэнд өгч. Харин тийм. Хотголч магадaltaй шүү. Тэгээ цэнд бол аюу хөөх ингэж хөмхүүлээд авчихсан тийм. За тэгээд ерөөхдөө ингээл дуусчихж байгаамаа энэ тэмцээн маань тийм. За тэгээд бүүнөрөө ингээл яг чийлэрээ суужсэн тийм. Золоо орж ирснэ. Өнгөрсөн анги дээр одоо нэг юу секси бүжигсэн шүү дээ. Тэрний ялагчдынх нь нэг бэлгийг нь гартуулсан тийм. Тэнгүүд Үүля, Нацаг, тэгээд Золоо энэ гурван маань ялсан гэсэн. Ялсан. Тэгээд өөртөө сонголтоороо нууц өрөөнд орно. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ 10 минут ярих эрэхтэй гэдэг хэлсэн тийм. Хайдвейн ирэх байгаа. Гурлаа зэрэг орох уу? Юу яа? Тэнгүүд манай Золоо бас амар санаатай амар ухаантай заа. Шууд би энэ 10 минут ярих ирэхээ билет өгөө. Били охинтойгоо ярих гэдэгт өгч байгаа. Тийм, би бил нь баярлаа. Баярлалаа тий. Баста үнэхээр баярлалаа найз минь. Тэнгүүд манай Нацаг бол угаасаа нууц өрөөнд орох шаналтай байгаа шүү дээ. Тэгээ шууд Золог аваад орчих واخ. Тэгээ угаасаа яаж бодсон орно. Тийм болохоор нөгөө хэд жоох ингээд өөрийнхөө рейтинг өсгөж болсон юм байна тий. За тэгээд ойлод бас хайдвей ирэх байгаа. Тэрийг дараа нь ашиглуулна гэдгсэн байгаа тийм. Тийм. Тэгээ манай Нацаг маань Золог шууд өргөж аал нууц өрөөр наваад ирсэн байгаа тий. Хайдвейд байхтай амар татансан. Тэгээ манай панелист нээр ингээл хашааны завсар харж байгаа шиг. Дүнсий мүсэж ингээл Тэ. хүй яагаад вэ? Бүсэлцэл бүр амар татнаас Тэгээ бүр дээр нь орж мөрчтэй. За тэгээд ерөөд бол 14 дараа маань ингээл энэ хайдвей дуусч байгаамаа. Гэхдээ бас дараа нас нэг бас сонин нэг цэцүүлээ тод хоёр нэг хоорондоо жоох нэг ингэ сонин байж байгаа л тий. Тийм тэр тамхины өрөөнд ороод хоёлоо дотоо ирэмээрээ гэл цэцүүлээ тод хоёр нэг жоох юу юм болсон тий. Тэгээ манай цэцүүлээ ч угаасаа ихтэй нэг өмнө бас залуучтай өрөөнд байхдаа ч гэсэн тодыг ер нь бол жоох муулаадсан тий. Ингээд тод ер нь жоох ингээд самран чилээ тий. Жохон хортой охин баг чвэг ер нь бол ингээ айнах магадaltaй загадaltaй. Тэргээл нөгөө залуустай хэлээ л тий. Тэрийг нь тод мэдчин гутлаа GPT ингээд олон юмэрээ одоо ухааны мэрэл жоох уурсан юм шиг өс тий. Магадгүй. За ингээ 14 дугаар ангид туслаа. 15 дугаар анги маань эхлэе. Гэлзүүлж штэ. За тэгэхээр 15 дугаар маань эхлэхдээ их сонирхолтой тий. Бөөнөрөө paintball бол гэж байгаа. Ингээ нэг ой модон амар нэг юм дизайн хувц өмссөн тий. Яг ингээл ээжсэн чи гинт нэг цагаан залуу гарч ирэл. За би одоо өнөөдрийн илч байна. Тэгээ намайг их темэр гэдэг дүүрэг танилцуулсан шүү дээ. Тийм шууд шинэ оролцогч ингээд гинт ороод ирж байгаа тий. Тий. Тэгээд манай тэр шинэ оролцогч маань болохоор их темэр гэдэг 20 настай. Тэгээд та бүхэн маань мэдж байгаа бол өнгөрсөн жилийн олимпиад оролцож байсан тий. Усан цэлэл дээр. Хүмүүс ер нь амар таньдаад буцаж оролцогч нар ч айгүйх таньдаг тийм хаана харлаа гэсэн маягтайгаар хараадсэн тий. Тэгээ ер нь бол живэн бол угаасаа бүр амар доголж моглоо. Манай живэний celebrity crush гэсэн шүү дээ. Тий. Paintball-ийн үеэр манайх маань 2-2 баг болж байгаа гэдэг тий. Тэнгүүтээ эрэгтэйчүүд нь буудаад эмэгтэйчүүд нь болохоор нэг нуугдаад тийм үү. Тэгээ баг болж ингэж тоглож байгаа. Энэ дээр болохоор уул манай цэнд били хоёр болно яасан тий. Тийм тэгсэн чинь гинт бас нэг залуу багч ирснэ цэндийн араас буудаад үндэ. Тий. Тэгснэ маск авснаа. Охин чинь дээрэмдлээ. Тий. Шууд тэгээд цэндийг буудангуудаа билиг аваа явчихсан тий. Тий болтонд авч явж байгаа гэсэн. Тэгээ хоёр дахь шинэ оролцсон болохоор бас адилхан залуу. Буйнт гээд залуу байсан. Тэгээд Будапештэд сурдаг. Тэгээд санхүү менежментийн чиглэлээр суралцдаг залуу. Тэгээд хагас цагаар мэргэжлийн хэлбэрээр тоглодог. Тэгээд бас дээрээс нь яаж зүгээр ах вэ? Миланд модель гэдэг залуу байсан тий. Угаасаа л модельүүд л орно юм чи байсан тий. За тэгээд энэ залуу чинь зүртээ орж ирээл. Билиг авч яваа тэгээд чөө дэйтэнд тавьсан баа. Бас инх тамир болохоор бас нэг охин сонгоод авчихсан. Тэр нь мэдээж живэнийг сонгож явсан баа тий. За ингээд живэн болохоор бүр баярлаа. Хөөрөө. Бүрстэ. Эго хөөрхөн байсан. Гэтэ тим живэнийг харахтаа хөөрхөн байсан. Тий. Били буйна хоёрын болцоо гарч байгаа тий. Тэр хоёр айгүй хөөрхөн ярьжсэн тий. Тэгэл адилхан салбарыг, адилхан дизайн фэшн талраа юм хийдэг тэгэл стилистүүд гэж байгаа тий. Тэгээ яг нэг яриан амар хөөрхөн болсон ч гэсэн дараа нэг ярилцлага өгөхтэй болохоор буйнаа гэсэн тий.
Яг нэг ихтгэлтэй биш байгаа юм болохоор яг хуу 10 настай хүүхэдтэй. Тэгээд яг тэр тал дээр бол бас сайн мэдэхгүй байна. Жаан тэлэр. Тийм жаан тэлэрсэн ч магадгүй. Тэгээд хин Билли болохоор буйнаад 18 оноо өгнө гэжсэн тийм. Энэ яриа өөрөө амар дэж хөрх нийлцдэг гэдэг чинь. Энэ хоёрын хооронд ч бас ингээд 8 насны зүрх байгаа шүү дээ ер нь. Яа. Тийм. Тэгээд Инх Темир Живийн хоёрын хувьд бол яг бас хөөрхөн. Угаасаа Живийн одоо celebrity crush нэгдэж байгаа шүү. Тэгээд хиндээ тэгэл амар нэг бодлоо танихгүй юм шиг байдаг. Би яг дараа нь тэгснэ ачичээс ихчтэй гэсэнтэй. Шууд анхнаасаа зүгээр мэдхгүй царайс бол мэдхгүй царайлал тэгэл явал та тий. Гэтэ улаан цэм би чи миний crush гэж яхаа хэлэхгүй байгаа. Тийм уусаа хэлэхгүй байгаа тий. Тэгээ манай Тамира болохоор жоохон хандраалах шиг өсөн тий. Уусаа лаа хорж аваад байж байгаа хэл та. Тэгээ уусаа Тамира жоохон нэг тийм дотгошоо юм биш магадгүй. Тийм нэг дуугүй тий. Дараах. За дараагийн төлөм болохоор алим дамжуулдаг тоглоом байсан тий ингээд эрүүнийхэн дор алимаа гэдэг ингээд хоёр багт хуваагдаад аль баг нь хамгийн их алим дамжуулсан ялдаг тийм тоглоом байсан. Тэгээ энэ мэдээ ямар ч шагналгүй тэгэл яг нэг хөөрхөн болон өнгөрсөн. Энэ дэр нэг хах юм ярихгүй тий. За дараа чинь битээсээр юм ярьж байгаа маа тий. Тэгээ манай цэнд бол бас хөөрхөн өргөлтөж гэх юм. Огтцойгоо ингэ яриад байгаа тий. Золоо үйл явц нийлсэн. За одоо би барыг маргааш шасах байх та. Надад 3-4 дугаар хахлаа хангалттай дөө. Хөөрхөн гүндүүгүй яриад. За тэгээ дараач төлөм бол хэцүү тойрог гэдэг төлөм байгаа. Энэ болохоор ингээд карт суглаад ингээд хөтөр суулаад тэгээд сонгогдсон хоёр хүн нь шийдвэрлэдэг тийм юм байгаа байхгүй тий. Бусад хүмүүс нь нэг өгүүлбэр зохиогоо тэгээ ингээд шийдвэрлэн ингээд биелүүлдэг гэж. Энэ дээр тэгсэн чинь тэтгэлээ үнэхээр азгүй. 3 удаа энэ тоглоом болж хахад гурвуулан дээр шийдвэрлэж байгаа байхгүй тий. Харин тий. Тэгээд сүүлийнхтэй хөрхөө маа нацаг за мандан чинь юмнаас ингээд шийдвэрлэе гэдэг хөрхөө нэг тэгээд ярьж байгаа тий. Тэгжиж нэг юм сэдмэг аврагцсан. Тэгээ энэ дээр болохоор хүмүүсийн хидлүүлсэн шийтгэл нэг ядаргаатай инки байсыг л дөрөв хөлөл гэж ядаргаатай дөрвөлөө бүкс рүү алга бүкс рүү ташуур араас нь ингээд дараас нь атсан чилээсээ нэмээр лайт. Тэгээ нэг ерөнхийдөө нэг тийм дашуурдаж машуурцсан нэг тийм төлөвнүүд болоо тоглоом болоод өнгөрсөн тий. Дүлгэн болохоор нэг зодтолчих гал тий нэг боксинг билээ өмсүүлээд нэг хөлөө дараацтай. Тэгээ л энэ тэмцээн бол гээд уссан. Тэгээ дараагийн тэмцээн бол ирчүүдийн дунд гар барилдаа гэж байгаа юм тий. Энэ бас аюул сүртэй. Тий энэ дээр ингэж яасан гэсэн чинь нэг маа тэнд чинь амар булчинлаг гараад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг жоохон хүчний юм тэмцээн бол ингээд өөрөө алах гээд ингээд бэлтгэлтэй орж ирсэн гэж аахгүй. Тэгсэн чинь нөгөө охтууд нь биднээс өмнө ингээд барилдаан болцсон, оолтаас талцаа одоо яах юм аах гэсэн чинь ашгүй нөгөө нэг гар нь барилдаан болоод маа тэмц чинь уухантаас гэлээстэй нэр. Тий. Энэ тэмцээн дээр жиг идэж уусан тий. Яж хат маа тэмц чинь өөрөө нөгөө нэг яг тэр тэмцээнийг нь удирдаад хийсэн гэсэн. Шууд за дараач гана. За цэнд энки хоёр. За би аллаа. Сая кний ядагч би байлаа. Уухад. За би давлаа. За би дахиад очлоо. Хат би яллаа. За би дахиад ялчлоо тий. Зүн явахгүй шүү дээ. Эндээс бол манай цэнд нэг ч ялагдаагүй. Тэгээ энки болохоор нэг ялагдaltaй. Тэгээ бус нь бол бас яг хөөхөн бас явсаа. Юу хэний ч яллаагүй нь болохоор манай тэтүүлээ тий. Бас нэг шинээр оролцсон орж ирж байгаа буйнтас нэлээ ингээд шартай ингээд юу ч харагдсан тий. Тэгэл манай цэнд чинь бас буйнтас өшөг авч байгаа тий. Нэг охиныгаа алдсан шиг авах. Тэгээ өөрхөн манай цэнд төрхий ялаад төрхий баярлал хот гэж инээ гэж. Энэ тэмцээний ялагч нь хайдвейд орно гэж байгаа тий. Тэгээд том шагналтай. Цэнд орж байгаа байхгүй. Гэхдээ хайдвейд хэнийг авч орох вэ гэсэн чинь тод гэж авдیں۔ Гэтэ өөрхөн тайлбарснаар бол нэг жоохон юм самри гэж бодоод тэгж хэлсэн гэж байгаа тий. Харин тий. Тэрийг сайн ойлгохгүй. За эмэгтэйчүүд маань болохоор ингээд планк барих тэмцээн цогж байгаа тий. Тэгээ энэ дэр бол манай дүлгэн ялсан. Дүлгэн бараг 6 минут планк барьжтэй ёо бүр. Гэтэ энэ дээр яг сүлд золоо үлийн хоёр ярьснаар бол бүсэн ингээд дээш тааш юм жоохон болоод байсан гэл тэгсэн тий. Гэтэ яах вэ тий. За тэгээ эмэгтэйчүүдийн тэмцээний ялагчийг нь маргаашийн элчин тодруулна гэдгсэн тий. Тэгээд дараагийн тэмцээн бол sexy teacher гэж байгаа тий. Охтууд нь нэг юм sexy усамсууд амаараа самбар дээр зураг зурангууд нөгөө хөвгүүдэн таах юм шиг байна. Тэр яг нэг юм sexy хувцастай ер нь бол ямар хамаатай би ойлгохгүй байна. Би ч ойлгохгүй. Гэхдээ ямар ч тааж G 8 секундэд хаалгасан байгаа тий. Матар зурсан тэргээд яаж хараад матар юм мэдэхгүй тэгэл. Намтаж матар болсон тий. Тий ярьсан. Тэгээ оройн тойрог дээр эдэр
нэг юм өөр тохиолдсон нэг юм аимшигын гэх юм уу те нэг живүүц фермер түүхэд яриа гэдгсэн ч одоо манай энд эмэгтэйч бүгдээрээ л вилла дээр те сүнсэнд аруулж исэн л гин тэгснэ нүрээ угаагаад талент ингээд өөр эрэгтэй хүн харагдсан л гин тэгээд ер нь сүнстэй газар байгаад байгаа юм байл шүү дээ тэр чинь. Тийм ер нь жаа эйгүү гэсэн. Гэхдээ надад бол зүгээр нь сүнсэнд аруулдаг гэдэг бол би өмнө нөгөө нэг хийдэд одоо сүнсэнд аруулж исэн те quote unquote тэгжсэн хүний хувьд хэлэхэд болохоор зүгээр л таад ингээ ядарсан. Тэ одоо өдөржингөө ингээл хөдөлж мөдлөлтэй наршаач юм эсвэл ингээд тэгсэн байхад л амирыг сүнсэнд аруулдаг. Юм шиг санагдсан надад бол сүнсэнд аруулна гэж хаашаа чинь дуурай. Үгүй тийм сүнсэнд аруулах гэдэг чинь болохоор яг нэг sleep paralysis гэдгийг л монголоор орчуулахтай болохоор сүнсэнд аруулах гэж яриад байгаа байхгүй. Түнс зүгээр нэг deep sleep, light sleep, REM sleep гэдэг байгаа шүү. Тэгмээ REM sleep үе дээр нь ингээд би чинь ингээд нэг мдээгүй болцсон үед нь чигэнт ингээд нүд чинь сэрэх ч юм уу те. Тэнгүүт би ч хөдөлж чадахгүй байгууд ингээд ягаад хөдөлөхгүй нэгэд арай нэг юм ургуулж бодч модоо тийм яаж яах юм нэг зүүдэлдэг стейж дээр байгаа болохоор ингээд юм ургуулж бодоо тэгээд яваад байгаа байхгүй. Тийм болохоор нэг айхтар нэг тэр нэршилтэйгээр үзээгүй юм чи. Тийм надад бол зүгээр таад ядарсан байна л гэж хэлээ. Би түрүүгийн амар ядарч байгаа хаа. Хотод ч таад нэг барай мөрөнд орт юм уу те сав маунт хөвддөг юм уу. Сүлэлт явж амар бөөнөтэй. Харин за тэгээд түрхий тийм аимшиг юм ярьж байгаа л бүгдээрээ өөрөөрөө төрөд онцсон байгаа тийм. Тэгээд ороо нийлүүлэхгүй энэ гэж байна шүү дээ. Одоо нэг манай цэнд хайдвей руу орох гэж байгаа шүү дээ. Тэгээд хайдвей дээр орчод ингээд байжсэн чинь тодоос асууж байгаа тийм. Тэгээд чи ингээд цэнтээ орох хүсэж үгүй угаасаа ойлгомжтой тод хийж орохгүй шүү дээ цэнтээ амс тийм. Чи бараг л хүний хүн болчиход байх чинь тийм. Тэрээс нь цэнт чинь бараг танихгүй хүн шиг л байгаа шүү. Тийм ямар ч тийм нөгөө нэг флиртсэн одоо дейтлсэн болов гэж тийм. Цэнт хүлээжсэн. За ирэхгүй юм тийдээ гэж тэр комчтэй. Окей. Гүнаа тэгээд хурaan тань. Ацараа уухгүй. Тэгэл өрхийн анги ерөнхийдөө тэгэл сайд цэн дээр дууссан байгаа. За тэгээ бүгдээр 16 дахь ангиураа гэл харцгаая. 16 дахь анги let's go. За 16 дахь анги дээр цэнд маань хэлж болсон байгаа. Өсө спортын хүн гэдэг утгаараа тийм. Өглөө нэг юм жуудаа бүхийн тамирчдын хийдэг тэм засгалыг ингээ хийлгэж байгаа юм даа бусад орчлогчнороор. Тийм. Тэгээд тэн дээр ч одоо нэг аалтчиг алхуулаад, нохоо шиг алхуулаад, 8 хэлчиг алхуулаад тэгснэ сүлдэдээ бас амар хөөргөн тэрийг нэг юу тэмцээн маяг болгоцсон. За одоо миний зүгээс жоох ингээд сулхан хийсэн 4 оролцогчийг нь шийтгнэ гэдэг ч байгаа. Тэгсэн тэрэн дээр болохоор Цэтүла, Өвлия, Трей, Жиюн дөрвийг 70 хэрэг цэвэрлэг явуулж байгаа тийм. Гэтэ энэ дээр хамгийн сонирхолтой нь Трей амар сайн хийсэн байхгүй юу? Уул нь алт хийсэн. Уул нь Трей, Өвлия хоёр бол амар сэтгэлээс хийсэн тийм. Тэгээд магадгүй нөгөө нэг Трейг бас чадах гэж юм уу жоо хор найруулах гэж тэгээд сонгосон юм уу сайн ойлгоогүй тийм. Гэтэ ямар ч тэр дөрөв хөрхөн хог түгээл хөрхөлөөсөн тий. За тэгээд дөлгөөний маань болохоор өчигдрийн планкны тэмцээний шагналыг нь гардуулсан тий. Тэгсэн чинь тэр амар сонин шагнал байсан тий. Одоо уул нь бол нэг бол керамик урал руу явна, эсвэл гар урал руу нэг хүссэн охинтой гамт яв гэж байгаа тий. Залуутайч биш тий. Тий. Манай дөлгөөн чинь нэг тодыг тэндэг гэдэг утгаараа тодтой гамт явж байгаа байхгүй. Тэгсэн араас нь за тэгвэл одоо нөгөө гар урлыг нь биелийн залуу хоёр явчих шиг тий. Тэмцээнд ялаач хөө яагаад ч үгүйс 2-1 тэгээд зүр үлдчихэж байгаа 2-1 явуулчих жоохгүй тий. Тэгмээ дөлгөөн ч гэсэн яг визбрыг тэгжилж байгаа тий. Тэр ч одоо миний шагналт биш болчихж байгаа юм шиг. Уусаал тийм байгаад байна. Тэгээд энэ тод дөлгөөн хоёрын одоо энэ болцоо гэх юм уу тий. Одоо энэ керамик урлалын сешн дээр маш үл юмарсан. Тий. За дөлгөөний хувьд гэх юм бол дөлгөөн чинь буйнаатай өмнө нь үерхэж байсан. Эсвэл тийм үерхэнгээ алдсан. Бүр ингээд амар холбоотойсэн гэж байгаа байхгүй. Тэрийг нь босод оролцогчид бүгдээрээ мэдээд ярилцсан дээр яриад байгаа юм. Дөлгөөн буйнт хоёр маань бол найзууд юм байлээ. Буйнттай яриа өрнүүлж хахад дөлгөөн шууд буйнтыг ингээд яг хоо яриан дундаас биш. Буйнатаа би ингээл ороод ирэнгүүт шууд аваад зүрхлээл аваа гарчдаг. Найзууд юм уу, эксүүд юм уу, low romance байсан хүмүүс ч биш магадгүй. Тэр нь сайн мэдхгүй юм. Буйнаа ч гэсэн яг өндөр яг хүний олоогүй л байна та. Буйнаа бас дөлгөөнтэй бас нэлээ яадаа шүү дээ. Өмнөхтэй тааш нэлээ 100 мос уудж ирсэн гэсэн. Тийм. Тэр хоёр бараг үе ингээ алдсан байхгүй. За ер нь нэг найзууд шиг ихтэй бас нэг тийм жоохон маяг юм байсан байхгүй. Сонсохны бас дөлгөөн буйнт хоёр маань
эксүүд байсан гэсэн юмыг бол би сонссон. Тийм. Тэгсэн мөртлөө манай дүлгэн чинь тодтой хамт тууж байхдаа Нэг нь хөл бөмбөж байгаа юм байна лээ. Зоол нацаг гойна бид дөрөв ингээд юм ярьж байгаа. Хоёр чинь явлаа гэхэд гойна хоёр наудээд танилцаад тэгсэн цэцад чинь бас угаасаа Европоос явсан маягаар үздэг. Тэгээ би бас фоллоутэй бомбтэй Тийм хөл бөмбөг тоглодог гэсэн гэж мэгд амар тийм анх удаа танилцж байгаа юм шүү дээ. Хүн ярьж байгаа юм шиг гэж яриад байхгүй. Тэгээ хамгийн гол нь тод чинь дөг хоёр чинь найзууд гэдэг байхгүй юу? Найз ч юм уу, дайснууд ч юм уу, frenemies ч юм уу. Тийм хүн байгаа юм заяа. Тэгэнгүүт тод угаасаа дөгийг ингээ худлаа ярьж байгаа гэдэг нь мэдээд байгаа мөртлөө амар тийм. Эсвэл ингээ нэг бас яг арай нэг дүлгэний талд орж бодвол тийм нэг уртал нь камер байгаа шүү дээ. Тэгэнгүүт угаасаа л тод мэдж байгаа. Тэр буйнатай тэгж явжсэн гэдэг тийм. Тэгэнгүүт яг нэг буйнаа бит хоёр нэрээ өнгөрсөн зүүн тэгжсэн шүү дээ гэж. Одоо үзэгчтэй тэгж хэлэхгүйгээр одоо нэг дөнгөж танилцж байгаа юм шиг тэгж харагдуулаад явж байгаа ч юм уу. Одоо яг та үзэгчтэй зориулаад тэгж яаж байгаа. Тэр нэвтрүүлэгчтэй зориулаад гэх юм уу. Тэгж магадгүй гэж бодож байна л та. Гэхдээ миний бодлоор бол ингээ дөг дээр амар алдаа гаргасан байхгүй юу? Дөг ерөөсөө риск бодож тооцоолоог байхгүй юу? Дөг ганцаараа тэгж ярьж болно. Гэтэ нөгөө талын хүмүүс нь бус нь бүгдээрээ тэгж ярих магадaltaй гэдгийг нь дөг жоон тооцоолоог байл л тээ. Тий. Тэгэл одоо нэвтрүүл үзлээ fuck гэж бодсон үгтэй. Харин тийм. За тэгснээ тод болохоор бас амар элен талангүйгээр маш нэг том скандал ус юм ярьж байгаа. Тэр юу вэ гэсэн чинь тодод нэг хүн үерхэх санал тавьсан гэсэн. Өмнөх өдөр нь. Тэг бүр ямар ч дийтэнд яваагүй, ямар ч холбоогүй байж байгаад үерхэх санал тавьсан гэж байгаа тийм. Тэр нэмэлт tree биш шүү дээ. Угаасаа tree биш. Өөр хүний талаар ярьж байгаа байхгүй юу? Тэг хин гэснийг нь хэлээгүй тийм. Хэлээгүй. Тэг бит хоёрын таамаглаар бол цэнд байх магадaltaй. Тий. Цэнд байх магадaltaй. Нөгөө нэг юу байж байгаа юм чаа. Хайдвей дөрж байгаа юм тий. Цэндэл байх гэж би хоёр л бодож байгаа тий. Тий. Тэр нь цааш ирээд гарах юм гарахгүй юм сайн мэдгүй байгаа тий. За тэгээд зол били хоёр болохоор хөрх юм мөнгөн бүгжин хийж өгдөг нэг тийм юм эсэндээ тэгэл амар сүртэй sisters ингээл амар хот тэр зүрхгүүлээд утсан амар ядаргатай тест. Тэгээ надад тэр хийсэн юм аягүй таалагдсан. Бүгд нь заагайсан. Надад тийм бүгж хийж өгөөрэй. Би үнэхээр тийм хүн нэг тийм юунд явж үзмээр байгаа. Тэг яг YouTube дээр байгаа тийм бүгж хийдэг бичлүүлээ за нэг надад ийм нэг бүр тэ амбартай болоод амбаранда битүү юм нөгөө нэг CNC машин дээр ингээд дархны идэл мэдл хэрэгслээ тэр авчих бол нэг гоё бүгж хийдэг хоббитэй болно гэж бодчихсон. Тэг бүгд нь л хайсан гэтээ би биэндээ бүгж өгч байгаа процесс үнэхээр мэдгүй cringe. Тэгээд манай үлдсэн залуус нь болохоор амандаа ус хийж агаад бүритогоор ингээ алгаддаг тийм тэнцээсэндээ. Тэгээд амнаас ус цацруулахгүй байж үлдсэн нь ялдаг тэнцээ маа. Энэ дээр тэгсэн чи ёо бүр тэр цэндийн инээд одоо юу вэ? Үнэн инээд мортой. Тэг албаар ингээд гэж бүр амар муухай дүүрлээ бүр ингээд пүф гэдэг. Тэгснэ буйна тэр хэмжээнд дээр ялсан байхгүй юу? Дараа нь тэгснэ ярьж байгаа. Нацагтай ярьж байгаа байхгүй тий. Ямар үстэй. Наач нялч даралттай цацаад байгаа зүрхнээс хойш. Харин наач энэ жоохон даралттай л цацаад байгаа гэж бас түрүүнээс хойш. Өнөө нэттэй. Яа надад л айгүй зугаатай санагцаа ингээд залуусаа ингээд нэг амар хөрхөн бонд үсгээд оччихлээ. Дараагийн тоглоом болохоор устай дуугээд бөөнөрөө нэг хөрхөн юм Bohemian Rhapsody гэх нэг клип шиг нэг камерлаар зарж байгаа. Нэг нэгээрээ одоо нэг өгсөн аяыг нь аялна гэж байгаа. Нөгөө залуус сонлонгууд амандаа бас адилхан устай. Тэгээд инехгүй байх гэж байна. Эндээс яа хөөх юм аа. Инкиэл яг Caught in the bedroom man. Каракет алт юм шүү. Каракет алт юм шүү лээ. Өнгөө бол алдахгүйсэн. Бус нь бол яг салгалалсан тий. Тэгэл манай цэндний эдгээр тэгэл дууссан да тий. Тий. Яа их зугаатай. Нэг яг тэр юм хож мож өгчсэн тий. Респект л өгсөн багтаа болсон. Респект л авсан тахаа. Энд дэр нэр тамирын нуруу яасан бэ өөрхтэй бүр битүү шумуулан хажуулсан байна шүү. Тийм тамирын нуруу бүр хараад бүр өмнөөс нь нуруу тахтан жилсэн. Харин тийм. Эсвэл нөгөө нэг вилагийнхэн сүнс нь ингээд бах утгалаа хэвчээ. Том болчихсон шүү. Яг миний энэ хэсэг рүү хар өнгийн хүн намайг утгалаад би яг ингээд яа гэж сэрсэн. Шууд унтаад маргааш нь сэрсэн чинь ингээд над дээр ийм
тамах ч юм уу тий нэг 6-гийн тоо 2 ийм 6-гийн тоо гарсан байсан. Ой битээ сүнс мүстэй тийм амар битээ тэгээд би яагаад шүү. Тэгээд дараагийн бас залуусан маань тоглоом байна тий. Орилоо гал үг гэдэг. Энэ одоо манай өнгөрсөн сийсэн нөгөө манай хамгийн дуртай анги байсан ёо. Тий бүр өмнө нь татаад байсан. Ямар сэтгэл өвдөд. Яа энэ орд хүн аллаа юм. Яг одоо зогсоо. Ийм заа хэрэггүй. Өмнөх сизон дээр зогч байгаа багаж нэг амар тэлээсэн нэг сурам биш. Хин отойгоо нэг хөөрхөн нэг юм цаглагар юмтай юм ташууртэй. Тий арай нэг бэлхэн ахчихсан. Стаалч гэсэн. бүр цаана нэг төрөө бүр ингээд яа гэдэг. Энэ одоо тарай жоохон юм сулруулсан байлаа тий. Тийм лээ. Тэгээ энэ дэр чинь манай нацгаа бүр амар такттай хөвтөж мөвчснээ ингээд хөлөөрөө ингээд албаар дуу гаргаж маргаад. Тийм. Гэтэ яг энэ түрүүчийн зэсийг батаад амар хөвчлөө бишсэн тий. Тийм. За тэгээд түүний дараагаар нэг манай охтууд чинь нэг өрөөнд ингээл чийлгээд ингээд байжсэн чинь гинт тамир ингээд охтууд өрөөнд хурж ирээд уран гараад ирээд чинь ингээд жамтай ингээд 30 минут ингээд болцох гэсэн ингээд ярьж байгаа тий. Хаяжгаад ингээд жин өрөө хоёр хамт ингээд хөвтсөн тэгэл хөрхөж жин ингээд жоох ингээд хараал нээсийг худлаа тэгэл үлдсэн тий. Өөрөө болохоор тайлбарлах цаанаас нь охтуудтай ингээд нэрийг танилцсан ингээд зөвхөн өөрөнгө л авч өгсөн л та. Дараа нь өөрөө ингээд охтуудтай ингээд болцоод яваад байгаа юм гэсэн чи гүйлсэн мэл. Харин цахан зөөрөндөл болсон тий. Өдгөө үйлэтийн характер нэг бас юу болоогүй. Үйлэч гэсэн нэг тамиртал гэжсэн тий. Би нэг өчтөр жиюнд нэг амар нэг гоё тоглолцсон байгааг хараад амар cute гэж бодсон тэр тий. Тэгэл ер нь болооны төгсгөл тэгэл манай тамирч за тэг жиюнийг яаж аргадах вэ? Ухаан нэмээ тий. За тэгээ түүний дараагаар болохоор Kiss Kill Marry гэдэг тоглоом болсон тий. Нэг оролцогчийг сонгоод үнсээд нэг оролцогчийг сонгоод kill буюу ингээд нүрэн дээр нь юм whipping cream тийм нэлээд тэгээд нэг оролцогчтой суун гэдэг гэрлэн гэдэг ингээд бөгж өгч байгаа юм тийм. Энэ л хор дөрөв сизон дээр бас болж исэн тийм. Энэ хөргөн байна. Тэгээд гэл явч тээ. За шууд зүгээр нэрсийн дуртад удалж за. Билли болохоор буйнаг үнсээд тамирыг алаад трейтэй сууж байгаа тийм. Үйлийн болохоор цэтүүлэг үнсээд амарлаг үнссэн байгаа. За тэгээд энкиг болохоор айгу худ гэсэн үнсэн дээрээс алаад нацагтаа болохоор суусан байгаа. Тэгээд дөлгөөн болохоор энкиг үнсээд цэндэг алаад буйнаг Mary хийсэн байгаа. За тэгээд дараа нь жив нь болохоор цэндийг үнсээд энкиг алаад тамиртай сууж байгаа тийм. Золоо болохоор нацгийг үнсээд энкиг алаад тэгээд трейдээ суусан байгаа. Тэгээд хөөрхийн энкигийн тэр whipping cream-ыг хажууд нь цэцүүлээ зогстой. Цэцүүлээ ингээл нэг ийл хуруугаар ингээд долоогоо. Тэгээд тод болохоор трейг үнсээд цэцүүлэг алаад тамиртай гэрэлсэн байгаа тийм. Тэгээд тамиртай яад гэрэлсэн гэсэн чинь трейтэй гэрлэгсэн чинь ингээ хоёр их нэртэй болсон байсан гэнэ. Тэгээд энки болохоор дөлгөөнийг үнсээд жинийг алаад тодтай Maryсэн байгаа тий. Тэгээд жинийг бас мэдрэмжгүй зөндөрч байгаа олон юм яриалаа бас. Хөөх явуул надад нэг 2-3 ангийн өмнө л энки жинийг хэрчээд хосод болчиход байсан шүү. Тэгсэн чинь би нэг бүр үзгэлцтэй. Үзгэлц би нэрүүгээ. X-д болчихсон. Алаа тий. Трей болохоор хамгийн сонирхолтой золоог үнссэн тий. Тэгэхээр дөлгөөнийг алаад тэгээд тодтойгоо Maryсэн байгаа. Тэгээд дөлгөөнийг алсан ч болохоор жоохон тийм захирангуй болохоор тэгээд гэдгсэн тий. Тий одоо хиний жиюнийг шууд зараад манад тэгэл ингэж тэгэж юм гэж гэсэн тий. Нацаг болохоор үйл яг үнсээд жиюнийг алаад тэгээд золотос суусан байгаа. Тийм сайн мэдгүй. Тэгээд суухан нэг чухал биш л баймаар үнсгэн л амар чухал баймаар тий. Мэдгүй зүгээр яг үнсмээр санагдал үнссэн байж магадгүй. Тэгээд угаасаа суухан арай нөгөө дээд зэрэглэх юм шүү. Мэдгүй. За тэгээд тамир болохоор тодыг үнснээ, биелийг алснаа,
Жинийг Мэрисэн маа тэгсэн жин хөргийн Мэрисэндээ баярлж байна. Өө би бүгдтэй бас чаавас. Эцсинд болохоор Живнийг үнсээд Тодыг алаад өөрөнтэй суусан байгаа. Тэгээ буйна болохоор Биллиг үнсээд Жинийг алаад дүлгөөнтэй суусан байгаа. Тэгээ хөөргийн манай Жив. Цэцүүл болохоор Уйлыг үнсээд дүлгөөнийг алаад тэгээд Биллитэй суусан байгаа. Тэгээд дүлгөөнийг алсан шилтэн болохоор сүүлд орж ихчээ жоохон саагаад байгаа шүү. За тэгээд энэ тоглоом ингээд ашгүй нэг юм дууссан тий. Айгу урт тоглоом байсан. Тэгээд дараа нь манай залуус бүүнөр өрөөнд чийлж чахт тий. Цэн тэгж ирж байгаа байхгүй. Чи одоо нацгаа тэгээд өөр цэцүүлэн төрсэн тий. Тэгж чахт мэн чи өчтөрөөс уулын нэг самрыг гэж утсан юм аа. Самрах чагаал самруулчлаа да. Харин тий. Тэгж ирж байгаа тий. Хамаагүй тий шууд илэн лүм ярьж байгаа тий. Тийм тэгсэн чинь дараа нь нацаг чуйтэй ингээд хоёулах нь өрөөнд төрөж захта амар хаалга хааж масаа тий. Манчестер цэндээс жоохон ингээд жоохон тилтний юм сонслоо. Өчтөр ингээд албаар ер нь бол ингээд самрыг хосуудын хооронд ингээд самрыг гэж бодож исэн ч гэнэ тийм яриадсан гэдэг ч тий. Тийм чуйчсан ярьсан үеж өгтэй болохоор угаасаа нэг тэрэнд бол нэг яах тэр юм бодоогүй. Тэгээд угаасаа тод явахгүй нь ойлгомжтой. Гэхдээ цэнд жоохон мэдрэмжүүл үйл гаргасан санагдсан гэдэг чсэн тий. Тэгээд угаасаа яг үнэндээ л мэдрэмжээ санагдсан. Одоо тэгээд манай цэнд тэг одоо октоудаач тэр хөвгүүдээс тэр жоохон рейтинг жоохон унтсан тий. Тий. Тэгснэ бас амар дүлгөөнгийнт одоо тэр чинь ингээд охид хөвгүүд бүгдээрээ барыг тэн нэг өрөөнд байгаа шүү дээ. Дүлгөөн орж ирсэн амар гол нь алхаад Tapos toiras хопаттай гоё юм сонсон. Манай хүмүүс сонирхсан байна. Тэгээд тэр нь трэйс биш. Хөөе тото. Бот танаар зүгээр. Чи өгч юм уу? Хинч байж. Бид яхаа авсан юм тий? Өөрчлөл үг гэмээс. Зэрэг дэв санаарсан. Ер нь ясаач яваад гсэн тий. Тий. Энэ 16 дугаар ангийн хамгийн сүүлчийн ивент бол талархлын тойрог гэж байна тий. Бөөнөрөө бие биендээ карт суулаад тэрэн дээр байгаад талархмаар байгаа хүндээ тэр нэг зүйлт цааш нь хэмжүүлээд ер нь бол бие биендээ ингээд урмын өгс үг явж байгаа тий. Би яг хөө тэл хөөрхөллөөсөн. Тэгэл бас л залуусан залуустай өгөөл тий. Нөхдөдтэй өгөөл тий. Ганц хоёр нэг би биндээ тэгж хайлсан юм байсан. Яг өөрхий энки буйнацын гурван маань нэгч авъя. Харин. За тэгээд өнөөдөр орой болохоор манай өрн өмнө нэг секси дансаараа олж авсан нөгөө хайдвейн эрхээ ашигласан байгаа да тий. Тэгээд хайдвейн эрхийг цэтүүлэг сонгож ашигласан байгаа. Тэгээд цэтүүлэг орох уу яах уу гэж асуусан чинь хотлаа нэг бодлогч юм болчихсон тий. Шиг царай гаргаснаа орё. Тэгээд дотроо зүгээр баярлаж өгч дээ. Тий. Тэгэл манай энэ хоёр чинь үнсэлцэл. Ер нь шинэ ус төрчихж байгаа тий. Тий, амар хөөрхөн байсан. Ер нь хайдвей хамт орчингууд л тэгэл ер нь бол хос болчих юм дөө тий. Тий. Өтгөө одоо энэ 13 дугаар ангиас 16 дугаар анги хүртэл ерөөс мока маань ерөөс байхгүй тий. Тий. Хайч шүү. Ерөөс манай моко гээд Монгол яваад ирсэн юм байна тий. Тий, энэ одоо гэрээ мэрээ нэг юу гэж туссан юм. Ажил мэжлээ хийж байгаа. Яг ингэ байжсэн чи. Тарага ингээс амар хурдан гараад ирсэн тий. Битэрийг сонссон юм шиг. За тэгээд 17 дугаар анги руу орцгоо. За, let's go. За 17 дугаар анги. За 17 дугаар анги маань өрн цэцэл хоёрын одоо нэг хайдвейд орчлоор ингэ ярьж байгаа тий. Амар хөөрхөн байсан, гоё байсан, айгу romantically бас нэг тийм опшн үүсч гэж харж марж нэг л хийц тий. Тэгээд Билли алхлаар уул яг нэг хайдвейд байх оронд уулагийн орон дээр нь унтсан гэж байгаа байхгүй тий. Яагаад гэсэн чинь Билли ер нь жоохон бүлэдүүлээд байгаа юм шиг хэлсэн шүү дээ. Билли чи бүлэдүүлээд байгаа юм шиг. Яа тэгсэн чинь Билли ч болохоор тод дүлгөөн хоёртой нэг өрөнддөө шүү дээ. Тэгсэн чинь тод дүлгөөн хоёр ингээд 0 дотор орсноо 0-д төгжөөд юм яриаддаг гэдэг байхгүй тий. Тэгээд Билли тэр нь жоохон таалагдав. Тэгэл ер нь ардуур урдуур нь бас жоохон ингээд нэг юм яриад тийм шиг. Шинэ. Жохон духгүй санаандаа тэгээд өөр хонсон гэсэн тий. Тийм одоо Жиюн золоо хоёртай хонсон мэт л та. Би өнөөдөр чинь хасалт төрж байгаа. Манай мока гарч ирэл яг нэг хайчуу гэдсэн чинь гэрсэн ээ. Өнөөдөр хасалтаа дугаараа өнөөдрийгөө гоёор мэдрээд бүтнээр нь enjoy хийгээрэй. Гэлгээд яваадаг тий. Мока ч баг өөрөө хасагчаад босчоор шиг тийм шүү. За тэгээд битизи гарч эхэлж байгаа юм тий. Тэрнэр болохоор цэнд цэцүүлээ тод 3 ингээл цэцүүлээгийн хайдвай гоё юусэн уу яасан уу гэж яриад тэ манай тод чи ингээл би энэ дээр нэг гоё юу түрхэд идэв нэ тэ хэлхийн түрхэж мөрхэлсэн тэ. Тэ. Тэгсэн чи гоё лээ гэдгсэн чи цаансан цэнд бүр гоё. Яа. Ажил тэрийн хүний мөн үзэж байгаа юм шиг бичсэн юм бил.
чи 5 минут тонтыг хүнээсэн. Чичтэй өөртөө яг надад уурлаг үздэй. Үлээ зөндөө ярьсан дээ. Чис миний шалтгааныг мэдж байгаа тий. Тодор бас жоо үг хаяастай л. Тодчод байгаа 2 дайстай байгаа юм шүү дээ. 2 reject-сэн залуу нэ. Тэгснэ ингээд дараагийн сэдвэр ингэж аахгүй тод ингээд натгтай ингээд юм ингээд ярьж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь нацсан ингээд баяр үргээ гэдэг ингээд яриа авчдаг. Тэгээ яасан гэсэн чинь тод Trey 2 ингээд үерхэж байгаа юм бэлээ. Тэгээд тэрийг нь нацаг ингээд хамгийн анх мэдчихэж байгаа юм билээ. Үлээд ийм амар чухал юм ярьж исэн чинь энэ нөгөө нэг панелистууд нь сонсдгүй юм те. Би бүр хүүе та дөрвшүүд яас ажилгүй юм бэ? Юм үзчихин үү гэж бодоо. Би энэ чинь үзчихэд ойлгочиход амар чухал юм болоод тасан шал өөр юм яриад байна. Тэгээд манайхан яг ингээд 3 хуваагдаад яа хэрэггүй юм ярьсан те. Ингээд өмнө баг фильтрээ гүчихсэн те. За тэгээд юу ярьсан бэ гингүүд цэнт буйна тамир цэцүүлээ дөр болохоор дөрүүлээ тамирчин байгаа. Тэгвэл өөрсдөө өндөр спорт тамирчны талаар ингээд ярьж байгаа. Энэ бол үнэхээр за ярих юм байхгүй. Миний шууд алгастай юм байна шүүсэн. Дараа нь болохоор тод төлгөн чи юм өөлийн дүр болохоор toxic relationship. Өмнө зөндөө сонссон юм шиг сонссон. Тэ амар клишэнүүд ирсэн үстэй. Тэ. Дараа нь болохоор биелийн наци золоо инки чүй дүр болохоор тавуулаа энэ чинь гадаад гэдэг хүмүүс байгаа тийм. Тэгээд ер нь бол гадаад ямар байдаг. Тэгэл гадаад хүнтэй үерх ямар байдаг. Монголоос санддаг манддаг. Тэгэл ясаа Монгол 58 байгаа. Энэ нь бол тийм юм байна. Тэгээд яг үнэхээр сонсмоор байвал тэгээд сонсохгүй. Түнхэл хэрэггүй. Энийг сонсож байхаар би тэрийг сонссон. За дараа нь тэгсэн чинь ингээд одоо энэ чинь хасалтай анги тэгэнгүүт бөөнөрөл нэг бивэнэ ингээд бэлэг өгч байгаа лээ. Тэгсэн чинь золоо өөлийн хоёр ингээд хөрх. Золоо өөлөд бэлэг өгч байгаа шүү. Тэгсэн өөлийн цаа өгч байгаа шүү тийм. Тэгсэн өөлийн ахгүй гэж. Ич. Бэлөө. Өнөө золоогийн нөгөө нэг доторх одоо доктор Джекил мистер Хайд гэдэг шүү дээ. Хаалт нь гарч ирээд байгаа. Тэгсэн. Бүрээд хахууч юм уу юу ч ингэ хасагдсан юм уу гош. Өөрийгөө I love золоо ёо. Тий золоогийн энэ хүн айгүй гоё. Үнэхээр хөрхөн юм. Тэгээ манай тамирч юу хоёр ч бас өрөөнд дотор ингэ үнсч үнсээ тий. Тий хизээ тутан болсон мэдгүй бүр. Тэгэл одоо 2 хоног болсон шүү дээ орж ирээд. Хүмүүс ийм л хурдан байна. Тэгээ байжсэн чи бас ингэ төлгөн залуучдын өрөөнд гинт орсон тий. Цэлмгээ нэг ярьчихгүй аваад гарч байгаа тий. Зодох гэдэг юм шиг. Тий. Тэгээ яаж байгаа гэсэн чи болзъя хөө гэн. Тэгээ яаж яа болцох гэдэг юм гэсэн чи. Өчтөр нэг kiss Mary kill дээр нэг нялгадуулсан тий. Одоо ер нь бол тал засчлаа байгаа байхгүй юу? Яг цаад утгаар бол. Тэгээ наана бол би ингэ чамаг амар ингэ дэжүү залуу гэж боддог. Ер нь бол чи надад их таалагддаг маалагддаг гэдэг. Одоо энэ чинь орж ирээд баг 4 хонжиж яг хасалтын өмнөхөн гид амар тэгж хаалж байгаа маалгаж байгаа ярьж мэрэл тий. Тэгээ цэцүүлээ чинь бол анханасаа байсан шүү дээ. Хамаг чихүүдийг мэдж байгаа тий. Хамаг инхүүдийг мэдж байгаа. Тэгэхээр яг hide away юм дараа нь тэгж мэдэж мэрэл тий. Чамд одоо сонирч байгаа хүн байгаа гэж юу яриад байгаа тий. Юу яриад байгаа юм чи баг үерч идэх ч тий. Сонирч байгаа хүн байгаа юу ч Тэгвэл дөг ер нь бол энэ хитэн ангид орш ер нь олонд үзэгдэж байгаа энэ имиж нь ер нь нэлээ унсаа. Харин тэгээд цэлмэчсэн яг нөө царинаас нарахад бол за яг энэ яг л тэ нөгөө юм аа л тийм вовтол ер нь бол засч ин да шиг л тиймэрхүү байдлаа үз. Тэгээд түүний дараас цэнд жин хоёроос болцсон байгаа тий. Тэгээ айгүй сонирхолтой. Уул нь бол анхнаасаа энэ чинь ингээд цэнд жин хоёроос хоорондоо ингээд амар тэжүү дотн байсан юм шиг үлээ. Тий одоо нэг их тамир орж ирсэн юм. Тэгэл манай жин чинь бас амар цэндийг амар өмөрч өмөрөл тэр нь бол хамгаалж маамгалал амар дотн аваадсан. Тэгээд өөрөө бол хэлсэнтэй за би одоо баг ингээд хүний юм болчлаа. Тэгээд цэнд болохоороос өөрийгөө аврах гэдэг байгаа. Авруулах гэдэг байгаа байхгүй тий. Бас ингээ хоёуланд боломж байгаа юу хаа юм цаагаараа л ингээ асууад байгаа. Тэгсэн чинь живэн болохоор чи одоо барил хүнээ солиод өөр хүн рүү л ингээ яваад үзтэй хань ярьж байгаа тий. Тэгээ цэнд хөөрхий бас өөргөө ингээл нээгэл за надад бол би бол үнэхээр ингээ амар готрон гойна. Одоо ер нь бол ингээ хасагдахад баг би ингээ бэлэн байна. Тэгэл сүүлийн цахаан дээр бол нийч цахиа аваагүй. Тэгэл нэг тэмцээнд ясан чинь нөгөө охиноо булгаалгацсан. Тэгэл хайд үед орсон чинь ганцаараа онсон. Өвчтэй. Үнэн заяаг байсан. Депресстэй хөрх юмтай. Тэгээд яг хаа тэгэл бараг л цэнд албаар сэтгэлийн бэлтгэл хийжшил болсон тий. Тэгээ манай цэнд дүлгэн хоёрын одоо хасалтын өмнөх одоо сүүлчийн чанс ашигласан болцоонууд ингэ дуусч байгаа тий. За тэгээ дараагийн тоглоом маань эхэлсэн байгаа. Тэгээд энэ тоглоомын нэр болохоор хүний гараар могоо бариулна гэдэг. Энэ дээр болохоор ингээд айгуу санаа ингээд шийтгүүлмээр байгаа хүмүүсээ битсэн юм шиг байна. Тэг хинээр шийтгүүлмээр байгаа битсэн юм шиг байна. Тэгээд
нэг хүнийг сонгоод нөгөө хүний шийтгүүлийг нь биелүүлдэг тийм болон байгаа тий. Тэгээд дөрвөн шийтгэлээс ер нь бол сонгож хийж байгаа тий. За нэг л гарчлаа ярьчээ. За тэгээ энэ дөрвөн шийтгэл нь болохоор эхний шийтгэл нь болохоор ус цацаад гурил нүрэн дээр нь ялна тий. Хоёр дахь шийтгэл нь болохоор халбаг дүүрэн сонгон сарим сэтүүлээд араас нь халуун ногоо ингэж уулгана гэж байгаа. Тэгээ гурав дахь шийтгэл нь болохоор гарын сандалны ард уяад хөлийг гжигдэнэ. Тэгээ дөрөв дахь шийтгэл нь болохоор хамраараа лимб тоглоод нөгөө хүн нь болохоор шийдүүлж байгаа хүн нь могоо шиг ингэ бүжгэлж байгаа тийм нэг шийтгэл байгаа тий. Тий. За тэгээд хамгийн ихний юм болохоор цэцүүлээ тодыг 2 дугаар шийтгэлээр шийдэж байгаа тий. Сонгоны төлөө талуу ногоо болгож байгаа. Харин дараагийн нь болохоор буянт төлгөөнийг ус цацаад гурил нэлж байгаа 1-р шийтгэл гэсэн үг. Тэгээ дараа нь болохоор тамир живэнийг хөлийн ингэ гжигдсэн байгаа тий. Энэ надад нэг юм жоохон майчилж байгаа ч юм тиймэрхүү хүмүүсийг ингээд шийтгэлийн биелүүлсэн тийм сонирхолтой тий. Тэгээ гол нь хин захиалга хийж байгаа нь бол нууцлсан гэж байгаа шүү дээ. Дараа нь болохоор Buoyant Tree болохоор 4-р шийтгэл буюу хамраараа лимтэд нэг могоо шиг бүжиглэж байгаа. Энэ болохоор баг хамгийн easy шийтгэл нэсээ хаа нөгөөдөөс. За дараа нь болохоор дөлгөөн золог 3-р шийтгэл шийтгэсэн. Баг гжиггүй юм байл шүү дээ хөлн дээрээ тий. Тийм үлээ ямар үзсэн баг алан шүү гэсэн саритаараа тий. Дараа нь болохоор G-Nank-ийг 2-р шийтгэл шийтгэсэн байгаа тий. Нэг сонгины нийлүүлсэн байгаа. Бас гайгүй нэг сонгины шиг шийдсэн тий. Дараа нь болохоор цэлмэг дөлгөөнийг 1-р шийтгэлээр шийтгэсэн. Гайгүй зөөлхөн дүүл байсан тий. Гурил мөрлөлөх та. Тэгээ дараа нь болохоор урин цэлмэгийг гжигдэхтэй яаж яагаад нэг манай тэтгэл чинь хөлний амир гэжтэй гэдгсэн. Тэгсэн чинь хамт амир хичээгэл тисэл дууссан тий. Тэгээ дараагийн нь болохоор June нацгийг 1-р шийтгэлээр шийтгэсэн. Тэгэл уучлаарай л гэцтэй. Тэгээд тамир болохоор June-ийг 1-р шийтгэлээр шийтгэсэн байгаа. Тэр нь болохоор ялгаалтай. Ялсан байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор нацаг Buoyant-ийг 2-р шийтгэлээр сонгон нийлүүлсэн байгаа. Тэгээд амар сонгон өгсөн тий. Тий бүр. Дэж үзсэн шүү. Дэж үзсэн. Тэгээ энэ тоглоом ингэ дууссан байгаа. Тэгээд энэ шийтгэлийг яаж биелүүлсэн нь бас оноо өгөн тэгээ оноо дараа нь хэрэг болно гэж байна. Тэгээ хэрэг болоогүй шүү дээ. Бараг хэрэг байх дөө. Худлаа бариад байгаа юм шүү. Тэгээд 19 сарын дээр гарах бол хэрэггүй юм биш шүү тий. Харин тий. За тэгээд дараагийн талын болохоор X-Files гэж байна. X-Files нэг BB-ийнхаа хэнийг ч мэдэхгүй тийм фактыг энэ хиний факт гэж юу нь бол ингэж тааж байгаа тий. За ямар ч тач хүмүүсийн фактууд амар сонирхолтойсэн тий. Цэлмэг болохоор X харж боосод гэсэн. Дараа нь болохоор цэнд сайн найзынхаа найз хүнтэй мэдээлгүйгээр нууцаар үерхсэн гэж байгаа тийм. 1 сарын турш гэж байгаа байхгүй. Тий. Гэтэ 14 15 тав жоохон байсан гэсэн. Тийм. Тэгээ нацаг болохоор 17 удаа автобусанд өмдөндөө бааж ирсэн гэсэн тийм. 3 цаг тэрийгэ дэвчиж. Яа тэгсэн чи өөрх нь нэг англи трид байсан лөө. Тэгээ нэг шавар маавртай нэг жоо нэг юм өдөрлөг болчихсон машин тэгж яхтай алдцсан. Хүмүүс гэж бодоод талтай. Тэгээд амар үнэртэйг юм өгч. Гайгүй байсан. Үнэхээр тийм. Тэгээ нэгээс хүмүүс яг бааж хийж баадгэлтэй. Дараа нь болохоор Buoyant 27 насаар ихч хүнтэй секс хийжсэн. Тэгээ тэр нь хамгийн гоё байсан гэж байгаа тийм. Окей. За дараагийн би л болохоор тийм секс үдшилт оролцож үзэж байгаагүй зүгээр очиод харж исэн гэсэн тийм. Энэ маш их ялгаатай шүү энэ хоёрын хооронд байгаа. Би билийн чичээс асаагүй шүү хийгээгүй шүү. Золоо болохоор ингээд 3 охинд бүл өдөлж исэн гэдгийг ярьжсэн тийм. Тэгээ дусааж исэн гэсэн. Иш хөөрхий. Харин золоо харин яг нэг үүлээтэй ингээд тэр амир үүлээ гэдэг нэг харахад багтаа тийм юу биш байсан баха. Cool kid биш байсан баха. Харин тийм. Тэгээд живийн болохоор өөрөөсөө дүү залууг 0 руу чигтэж оруулж ирсэн гэсэн тий. I don't know. Okay. Sure bro. Тэгээд фактууд ингэж юу надлагдал дуусч байгаа. Тэгсэн дараа нь айгүй хөөрхөн. Манай Twitch ингээл бүгднгийнх нь өрөөнд дээр очсон. Та хэд гараад ирэхүү гээл. Тэгэл бүгдийг нь гадаас хөлөөжсөн. Тодоос үерхүү гэж гуйж байгаа тий. Тийм амар хөөрхөн. Тэгээ цаана манай нацгаа болохоор ингээл flower boy хэлсэн тий. Тэсгэн барьцсан. Манай дэнд бүгдээрээ баяр үргээл. Тэгэл чи яагаад ингэж бүгд нь яаж өссөн. Та манай одоо миний амьдралын дэс амар тийм том хэсгийн одоо нэг болсон. Та хэд одоо энэ мөчийг хуамаар байна гэл тий. Тэгээд тэр ярьж байгаа хэлж байгаа үгсүүд ч аюу хөрсөн. Миний анхны болзоо тий. Миний анхны болзоо чи байсан, анхны захиа чи байсан, сүүлчийн захиа ч гэсэн ер нь бол чи байна гэл. Тэгэл манай бас сүүл сая pop-up болсон тий. Шангрила дээр pop-up event тасан. Тэрэн дээр манай Trey тод хоёр бол бас ингэ нэг үерхэж байгаа гэдэг тий. Ер нь бол энэ яагаад амар юм. Миний хувьд бол тод бол Trey гэдэг нэг юм
хоёр өгч байгаа юм уу? За миний хувьд зүгээр нэг зарлах юм байна. Нэгд хэлснэх. Oh my god. Нэвтрүүлэг үргэлжилж байгаа хугацаанд бит хоёр үргэлжсэн. Тэгээд Oh my god, тийм үү? Одоо болтол бит хоёр ингээд үргэлжлээд явж байгаа. Oh my god. Ой, нот. Баяргаа трей татoi манаас. Вау, басин. Йоо, тэр чинь хүн галзууч чинь яаж зүгээр өө. Йоо. Би саяг ажигсан байхгүй тайдас анзаарч нэг юм хэлсэн зарласан. Тэр ирж ханд аялж маялаа яваад ах шиг байлаа шүү дээ. Сториг нь харсан чинь. Cute. Манай суухан нэлтэй. Pop-up event гэсэн манайхаа тэр манай хэд чинь ингээд нэг энгийн тэ jeans мис өмсөө явахарч бас танигдахааргүй л юм байл. Наад чинь амар намхаар идсэн бас манайс бол өндөр л юм билээ. Чи харсан юм уу? Ер нь тэр өмд өмссөн байгааг нь харж ахтал надаас өндөр юм байна. Тэгээ цэлүүгээс ингээд тэр үед өрөнгө араас ингээд тэрцтэй ер нь бол хараас ингээд нэг хосолцсон ингээд байжсан. За тэгээ одоо хайлайт дээр орё. Хасалт руу орцгоо. Тийм. Энэ удаагийн хасалт бас аюу сонирхолтой өрөмс болсон тийм. Бүгдээрээ ингээд уртаа самбар барьцсан. Тэгээ самбар дээр шууд эсрэг хүүснийхээ хасагдах ёстой гэж бодсон хүнийхээ нэрийг бичгээд гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн их санал авсан 2 хүнийг хасчих чаан. Нийт ингээд 4 хасчих чаан тийм. Хамгийн түрүүнд охтуудаас асмаар байгаа эргэвчтэй сонгоход Цэндэ буйна 2 ингээд хасагдчих чаа. Тэгээд гол нь дараач бөөтөн дээр нь цэндэ буйна 2 гэсэн байхгүй гэсэн үгтэй. Шууд тэгээ явчихаа. Дараа нь болохоор эрэгтэйчүүдийн сонголтын дээр дөлгөөн билүү ярсацсан. Тэгээд шууд бай бай гэж явсан. Бай бай гэж явцсан. Би ч гэсэн бол нэг золоод хэлжсэн гэсэн. За одоо миний одоо ингэ цаг болцсон юм шиг байна. Тэгээд ер нь бол яг хасагдахтаа ер нь бэлэн байсан юм шиг л да. Тийм уусаа тэгэл олигтой хүн байхгүй юм шиг яавт. За тэгсэн чинь дахиад бүх оролцогчд маань нийлээд нэг эрэгтэй гишүүнийг сонгоод тэгээ тэрийг бас гасан гэж байгаа. Тэгээ одоо ингэ эрэгтэй юмтийнхэн тав тэнцүүлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь баг бөөнөрөө инкийг битсэн. Яа. Тэгээ инки шивсэн өөрийгөө бичсэн тий. Үнэхээр сайд. Тий. Тэгээ одоо инкийг өөрийгөө бичсэн хичнээн эндээс ингээ хасагдсан ч гэсэн нэг юм одоо сайн импрешн үүсгээд явж байгаа юм шиг санагдсан. Тэгээ одоо тэр золоо, уйлья тэр ингээл бүр ингээ тэгээ живүүн мивэн ч гэсэн ингээл инкид юу амар хамгийн дургуун хүмүүс нь шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингээл инкийг би одоо өөрийг нь бичсэн харсан чинь айгүй бас ингээл сайд байсан. Тэгэл ер нь бол хэр барыг эрэгтэй хүн барыг тэгэж бичихгүй байх байсан байна гэл тий. Ер нь бол юм яриацсан. За ингээд нийт ингээд бүр 5-5 хасагдчихж байгаа маа. Тийм тэгээ одоо 13-аас 8-аа үлдээ. Тэгээ яг ингээд 4 хос болчиход байна. Одоо жишээлбэл жин, тамира, өрөн, цэцүүлээ, нацаг, золоо, под tree. Яг ингээд сайхан дөрвөлээ болоод дуусч байгаа юм да. Тэгээд 10 дугаар ингээд дуссан тий. Тэгээ энэ дэр бол яг цэнд бол яг яасан уул нь бол аягүй хөөрхөн оролцсон гэсэн надад бол тэр нэг тэнэг өвөл гаргаад тий хайдвейд тодыг өрснөөс болоод тэр чинь цаашаа snowball effect явсаар байгаа л аль аль талаа дургу эргэжтэй чинь эмгтэжтэй чинь нэг жоохон сөрөг импрешн үүсгэсэн тий. Тэгэл ер нь бол хасчих болсон. Тэрнэр уулын живүүнийг өрсөн бол тий. Тэгэхээр живүүнтэй бол аягүй холбоотой байж байгаа. Буйнаа бол яг орж ирснээс хойш нэг бусад октоотойгоо нэг айхтар нэг нийлээгөө нэг болцож гэж бодоагүй. Тэгэл билетээ нэг болцоо байжсэн чинь дүлгөөнтэй ингээд одоо дүлгөөн тэр X-тэй гэж юм уу одоо өмнө харьжсэн хүнтэйг ингээд уулзаал уучраал болцол яваадсан гэдэг байхгүй юу. Тэгэхээр тауныхаа зорилгыг ер нь бол умарцсан гэдэг чинь тийм. Тэгээд докюв гэх юм бол угаасаа мэдээж ойлгомжтой. Нэгдүгээрт жоохон юм захирангуй байгаад байгаа. Хоёрдугаарт мэдээж нөгөө нэг тэр буйнаг таньдгүй юм шиг нэг юм жоохон сэн юм хийгээд байгаа хүмүүс хууд юм шиг мэдрэмжийг ингээд төрүүлсэн баг тийм. Тэр нь тэгээ жоохон бусад оролцогчдод мэдээлэгдээд тэгээд ер нь жоохон хасагдах үндсөөрөг үүсгэсэн байж магадгүй тийм. Тэгээд биелийг болохоор миний бодлоор нэг ирчүүд нь нэг яг дургуйтай ч биш. Дуу сонирхгүй байгаа болохоор. Тийм сонирхгүй байгаа болохоор хассан байх. Тэгээ инки бол яг уул нь анх орчиж байхдаа үнэхээр өстой зэрлэг гар байна да гэж бодож ирсэн. Даач жоохон сүүл рүүгээ ингээл мэдрэмжгүй юмуд хийгээддэг санагдтай. Тэгэл ярьж мэрж байгаа. Бүлэг яа хэцээдэг. За үнэхээр тагцсан. Таг. Өөдөө жон кринж юм бэл. За 18 дугаар инглиш go. Тэгээ ер нь 18 дугаарын хувьд нэг яриадах юм байхааргүй л гэсэн дөө. Айгу товчсон. Ихэсэн чи тэ мока гарч ирснэ. За тэгээд одоо энчнээсээ 2 гишүүнийг сонгоод өчигдрийн хасагдсан 5 хүмүүсээс 2-ыг сонгож
солиодож оруулаад тэр тав чинь одоо өөр арал дээр байгаа. Тэгээ арал хоорондоо солиод мэдгүй соёлын юм ярэ тий. Тэгээ бүр юу яриад what the fuck тэ баг гэвчихсэн чинь Өчтөр вилог орхисон хүмүүс арлыг орхиогүй байгаа. Өөр арал дээр байгаа. Тэгээд та хэд маань саналаа өгцөөгөөд 2 хүн авчираад та хэдээс 2 хүн тэр арал руу яв. What? Тэг өчтөр арай тоглоом тоглосон шүү дээ. Шийтгэлтэй. Тэр тоглоомны оноо энэ сонголтонд бол нөлөөлнө. Хамгийн их оноотой хүний санал 2 хүний саналаар тооцогдох ба. Арал руу яв. Гэтэ яг үндэ тэгж явагдахгүй л дээ. Энэ бол яг үндэ зөв пранк хэлээ уучлаарай. What? Гэж тэрийг хийж байгаа. Мокагийн ярианых нь нюанс гэдэгтэй тий. Тэр нь юу ч болохгүй дээ. Тэгсэн чинь тэгэл энэ дөрөв тэгэл гайхлаа. Тэгээд манай дөрөвчөр нэлийн дотнолтон тий. Нэг ор авцгац. Тэгэл тэр нэг орон дээр 2-2-оор нийл оролцсон. Тэгэхээр кино ингээд дуусаад тий. Амар сайхантай жаргачээ гэдэг солонгос кино нэг 4 сарын дараа гэх нэг бүх хүмүүсийн сайхан сэтгэлтэй болоо сайхасах юм ингээд жин болдог гэдэг тийм. Тий одоо нэг юу гол дүрийн хүн манад нэг заяаныхаа энтэйгээ суудсан те тэгснэ хүүхдээ болоод хүүхдээ тийм нэр өгсөн ээжийнхээ одоо нэг шарил дээр очиж ингэж ирж сойрч барьж байгаа гэл те нэг хөөрхөн нэг тийм тэгэл ээж мэж өнгөрчлээ шүү дээ. Нэг тиймэрхүү ангисэн дээ. Тэгэл нэг пролог шиг тий. За тэгээд энэ ангийн туршлагаар мэдээж тэмцээн тоглоом мэдээ болно. Тэгээд хосууд ингээ болгож байгаа юм тий. Тэгтээ өөр холиослээ гэдэг. Энд дээр болохоор Чвэ Үлийн хоёрыг болгоод Нацаг Жиюн хоёр тэгээд Тамир Золоо тэгээд Сэлмэг тод нарыг ингээд хосууд болгосон тий. Уул нь бол яг хуу ингээд зорилго нь болохоор юу л байсан байх гэж бодод байна л да. Миний хувьд бол нэг хосуудын хооронд ингэж солиод нөгөө одоо шин нэг тийм сэтэл төрүүлэх ч юм уу те жоохон хор үүсгэх хүмүүсгэх ч юм уу те тэгж магадгүй. Гэтэггүй байхгүй юу? Харин те тэгсэн чинь харилж эсрэгээр манай энэ үйлцэн 8 бол бүр ингэж 100 золоод болсон те. Тэгээ эхний хэсэг дээр болохоор ингэж soul mate-ийн талаар ярьж байгаа юм те. Яасан хүн зэрүүлэгдсэн нэг хүн гэл. Тэгээ би бол soul mate байдаг гэдэг чи итгэдэг. Би бол итгэдэг байна би. Би ихтэй ингэж яг чи надад яг ингэ зориулагдсан шиг санагддаг шүү дээ. Тэгээ яг хуу чамаг ингэ soulmate гэж ойлгож мэдэхийн тулд амар их юм зарцуулсан л да. Сүүлдлээ мэдсэн шүү дээ. Тэгээ хоёулаа тэр чинь ингэ өөртөө soulmate ингэ тэр нь бол болгоцсон юм шүү. Одоо анханасаа байгаагүй. Үгүй анханасаа байсныг хоёулаа мэдгүй төрөлж явж байгаа. Тэгээ сүүл олсон ч юм л юм гэж. За энэ амар ядаргатай. Дараагийн юм байна. Нэг иймэрхүү юм ярьсан. За тэгээ дараа нь болохоор манай энэ хэд маань гэр бүлийн талаар ярилцсан тийм. Тэгэл гэр бүлийн талаар ярилцсан тийм. Ээжтэй баярлаа, автагаа дотн ээжтэйгээ дотн гэл тийм хөл юм байсан тийм. Тэгээ дараагийн хэсэг маань аюу хөрхөтэй ингээд нэг манай оролцогчдын маань гэр бүлийнх нь voice message үлдээгээд тэгээд сонсуулж байгаа юм. Тэгэл манай чинь бүгдээрээ уйлцаа. Тавилцаал. Йоо манай төтөл ямар ч хөөрхөн уйлдیں۔ Трей уйлж байгааг хараад таа. Гэт ингээ өмөлдөж ирсэн. Өнөөс. Тэгээд би уусаа ирчүүч ингээд нэг тогтмол уйлдаг болохоор чи ингээд уйлдаг царай нь. Тэг яаж уйлах юм мэдгүй. Уусаа дандаа ааг л хийдэг байхгүй. Тэр солонгос өнөдөр гарч байгаа нэг төв царай гаргаж байгаа нэг ганц хоёр туслах гэтэж гаргадаг байхгүй тэр чинь. Царай нэг ингээл нэг таталж ирэлдэг. Гуаншиг шиг уйлж чаддаг юм та нар чи. Гуаншиг ч өөрл. Өөр хүн гар. Яа тэгээд хөрхөн хүмүүсээ уйлж байгаа царайг харсан да. Хөрхөн байсан тий. Айгу cute-сан. Энэ дэр бол сэтгэлгийн ээж нэсээ өөр хөрхөнтэй. Миний хүч хар багын л цэцэрлэгт байхаас л спорт урлаг уран сайхны тэмцээнд тэтгэвтэй оролцдог тийм хүүхэд байсан да. Хинч зааж өгөх өөрийнхөө хүслээрээ өөрийнхөө сонирхлоороо ширээний теннис, хөл бөмбөг, таеквондо, гар бөмбөгөөр хичээлсэн. Тэгээ одоо сагсан бөмбөгөөр хичээлээд өнөөдрийг хүртэл тууштай явж байгаа. Хичээлсэн, тийм ямар хичээлсэн ээж зүгээр битүү флекс гэдэг. Би бол ийм сайн хөөхөд өсгсөн. Тий. Зөвхөн цэцгэлээ зориулсан биш ингээд үлэгчтэй бас зориулж байгаа. Тэгээд тэмцээндээ ялаад ээж тэмцээ биш. Ялахгүй ээж. Sorry. Тэр нь л ялах юм ялсан. Ялсан дуустал хүртэл байсан. Ялсан. Яг чанарын хувьд бол яхад цэцэл бол үнэхээр сонирхолтой ингээд сэтгэл байсаалаа тий. Ээж л үнэхээр гоёсаа ёо. Ялаад ирээ. I love you mother. Тэгснэ энэ дээр нэг хүлээгийн
ээжтэй ярьж байгаас хөрмсөн тий. Тийм, Яг ч нэг тийм уулиа болоо уулиагийн ээж хоёрыг ээж тойж санагдал тийм. Бид нэг жоохон нулимс туслаа. So cute байсан. Cute. Чуйн болохоор чуйн бас аав ээж ярьсан байгаа. Тэгээд өмнө нь болохоор ярьж байхдаа чуй ер нь ээжтэйгээ сүүлийн 10 жилийн дотор нэг 20 хүрэхгүй ер нь бол хугацаанд уулж байсан. Тэгээд гадаадд болох юм тэрэг л дээ. Тэгж ярьж тэгээд ер нь бол өөрт нь айгүй болсон юу байсан баха. Энэс тодын гэрэл айгүй хөөрхөн. Бөөнөр дүүн хамгийн түрүүнд гаж байл. Ажилдаа сайн явж байна уу? Хайртай шүү анда. Та их унтаагүй бидтэй. Би таныг байхгүй хамгийн их босдог хിവэрээ шүү. За сайн аа. Ажгүй үстэй. Бүхэн окей үстэй. Сургууль дээр нь очиж уулзсан чинь багш нь тэгсэн шүү дээ. Манай торхоо билгээ улам торчаад ирэх үедээ. Хурдган шиг хасагтаад ирээсээ ямар одтой ирж хичээлээ хийгээсэй гэдсэн шүү дээ. Амар мундаг хичээл мишэл хийдэг юм элэш гэнэ юмяч. Эмээ сайн сууж байна. Миний хар охиндоо хайртай шүү. Их санаж байна. Охиноо ирэхээр эмээ нэрэмжит хоолуудаа хийж өгнө. Цөөн будадаа уур хар шил шүтэ цагаа санаад бэлдээ сууж байна эмээ. Өөргөө юм. Манай нөхөр би очиж болох уу юм ээ. Наа чи яг миний дуртай болсон тий. Өнөөх хөөрхөн мэсэ тэдэг гэрээс хөөрхөн юм шиг байна. За тэгээд энэ нэг хөөрхөн хэсэг ингээ яваад ингээ дууссан байгаа. Тэгэл дараа нь бөөнөрөө тэгэл уйлцгац би нэг ингээл амирхан харагч бодвол танай хин чин залгасан яаста ямар хөөрхөн энэ төр гэдэг. Би шаа зоглоо нөгөө нэг хоолгоо гаргацтай. Буйна барса би чадсан гэж орно. Би сүүлдийн дугаарт үлд чадлаа. Эмээ уу. Тэхэрос юм мэдгүй. Би чадлаа. Би чадсан. Хэрэг олсон. Энэ нэг reference нэг making the band гэдэг. Оо. Агтэн чадсан. Хайраа олсон юм шиг байна. Тэгсэн чинь одоо ингээд сууна гэсэн чинь нөгөө хоёр сууха. Юу гэсэн чинь. Үгүй суухгүй ч ирдэг хүмүүс. Тодор нэг хөөрхөө. Миний бодлоор тод тэр хоёр суухаа. The fuck хоёрын суучих юм бол энэ нэвтрүүлэг хийсний хэрэг гарч ийн шүү те. Тийм шүү дээ. Хоёулаа энэ reaction хийсний хэрэг гарч ийн шүү. Яг ийм naturally бий болж байгаа одоо relationship-ийг харах бас үнэхээр амар тийм гоё үлээ те. Хийж хад тод ч юм хоёулаа амар тийм гоё хүмүүс болохоор те. Яг ингээд манай хоёр найз ингээ хоорондоо учраа болоод ирж байгаа шиг те. Тэгээ найзтай хооронд нөхөд юм л шүү. За болон дараагийн амар тийм явж энэ төр. За дараа нь гэсэн чинь тоглоом байгаа. Тэр нь устай сумааг тоглоом байгаа. Энэ болохоор жижиг хоёр бассейн тавиад тэгээд squat хийгээд ингээ би рүү түлхэхэд тэр бассейн руу таргээ. Тэгээ энэ дээр болохоор залуучуудаас болохоор энэ хэд тамираа ялаад охтуудаас тодгалсан байгаа. Тэгээд мэдээж шагналтын респект авна. Респект авсан байгаа. Тэгээд дараагийн тэв замир гоёсэн те. Movie quiz гэдэг юм байгаа. Энэ болохоор ингээ кино таалгаж байгаа. Тэгээ ялагч нь болохоор movie date night гэж байгаа тийм. Тэгээ энэ дээр болохоор үнэхээр сонирхолтой бий. Энэ хоёр стейжтэй болж байгаа. Тэгээ эхнийх нь болохоор асуултуудтай яваад хоёр дахь стейж нь болохоор ай сонсгоод киноны ай сонсгоод тэгээд тэр киногоо таанаж байгаа тийм. Тэгээд эхний стейж дээр бол яг маа нацгаа бол ингээл асаас нацгаа train хоёр л ирнэ гэж таасан тийм. Сэтгэлээсээ ч үс. Сэтгэлээ юм л дэж үс. Сэтгэлээ ер нь бол нэг Монгол кино бас дээрсэн Marvel кино, comic book кино минь ер нь бол хүрхэн таагац тийм. Тэгээд энэ дээр болохоор бүгд үнэхээр суг. Тийм. Эсвэл би бодсаар. Одоо энэ ялж байгаа хүмүүс нэгээд movie date-нд явах гэдэг байгаа шүү дээ. Киноны date. Тэгээ хөрхийд манай нацаг ингээд үнэхээр чи энэ кино үзмээрг байсан болохоор ингээд худлаа мэддэгчсэн мэдэн болоод байсан юм байна. Гүү хаа би нацгийн хүн болвол иймэрхүү тэмцэн дээр ялгыг л хүсэх байх. Тийм нэг шагналын ямар гэсэн чамаагүй ингээд бусдад ингээд нэг би мэддэг шүү гэдэг харагдана. Хамгийн гол нь энэ балаа хөвгтүүд чинь Эйд майлын хилдүүнээс үе. Монгол юм шүү дээ. Энд тэ Монгол кино Монгол юу гэдгийг хэлчихгүй мэн тийм үү?
Хоёлаа baby stand. Stan гэсэн болохоор тэр юм мэдгүй л л та. Гэхдээ 8 Mile ч бол классик шүү дээ. Тэр High Mine бол зөв шүү дээ. Тэгээ караоке даална. Харин тэртэй хамт караоке ордсон хүмүүс би ч яг хийнэ. Тэгээд шиж ахлын чи айн явж захтай. Манай чи бүгдээр мэдгүй. Энэ юм Монгол кино юм аа. Нэг юм жоо нэг юм уянгалаг ая гараал ирэн гэдтэй. Нацэг байсгал ноутбук. Одоо бид хоёр нэг ноутбукн дээр реакшн хийсэн байгаа. Тэр үзээрэй ч гэж. Яг дэлгэсний дээр гаргачихтай. Мэдгүй лээд тэгсэн. Гол нь шүү дээ. Гол нь тийм байхгүй. Би Twilight үзэж байгаагүй. 50 Shades of Grey үзэж байгаагүй. Bodyguard энэ үзэж байгаагүй. Тэгсэн ч гэсэн би дууг нь мэддэг байхгүй. Энэ бол угаасаа Bodyguard-ийн дуу. Энэ бол угаасаа л 50 Shades of Grey-ийн дуу. Тэр угаасаа common knowledge. Дуу нь угаасаа амар алдартай байхгүй тий. Хүн болгол ярьдаг. Жишээлбэл одоо Schindler List-эн тий. Уус Steven Spielberg угаасаа найруулсан хүн болгол мэддэг хэлэхтэй. Тий. Тэгсэн чи барыг Tarantino гэлөө. Яа. Юу гэлээ? Тарантино жаах нэг 10 хүртэл кино найруулсан байдаг насан дээр. Жагаад ингэж бүр нэг 2-3 season дараалал Тарантиног хуцаад байдаг. Яа. За уучлаарай. Артем бид хоёр ингэж аюу бас movie cinephile ч юм уу тэгээд ер нь pop culture талдаа аюу сонирхолтой хүмүүс болохоор энэ тийм хүмүүс шүлдэлтэй хандаад байгаа. Мэдгүй эсвэл хоёулангаас нь өөр ингэ circle-тэй хүмүүс мэдтгүүл байх л та. Тэгэл байсэл Кристофер Нолан гэдэг. Йоо чирээд байдаг. Кристофер Толчстай 10 хүрэхгүй гэж байлсан. Ой зөв чижилтэй ядаргаа. Тэгээд энэ дээрээс хамгийн нийтэн энэ Rocky-гийн дуу явж байгаа тийм. Тэр дээр нь манай хин цэцэл болохоор хөрх ингэж Rocky Balboa кино гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь Moka ингэж хүлж өгöd энэ нэр нь нэг тоотой гэж байгаа. Тэгсэн чинь нацаг дээр Rocky 2 гэсэн чинь бишгээд тэгсэн чинь Trader байсан чинь Rocky 1 ч гэж. Яа. Одоо Rocky 1-р ингэ хийж явахтай хүмүүстэй Rocky 1 гэх нэр өгөхгүй. Харин тий. Шууд 3 гэнэ. Fast and Furious 1 гэж. Харин тий. Яа, аваас 10 анги хин гэдгийг мэдчихсэн учраас 1 гэж дэрлээ. Одын дан гэсэн чинь Star Wars гэсэн чинь Star Wars 4-р анги шүү дээ хагацдаг. Үнэхээр гоё. Дэлхийн 1-р дан гэсэн чинь шууд дэлхийн 1-р дан болж ийн яг болох юм шиг. Харин муу яртай юу? Яг тэгсэн. Дараа нэг дахиад байгаа юм шиг. Харин тий. За quiz night ерөнхийдөө бол дуусаад ялагч маань болохоор Trey Уулийн хоёр маань ялсан байгаа тий. Маш нэг ганц хоёр орооны зөрүү тэгэл ялсан байгаа. Тэгээд дараагийн тэмцээн болохоор lip sync battle гэж байгаа тийм. Амберч бүжиглэн. Үжил бүр үзүүлнэ. Тэгээд эдгээр маань хөрхөө бэлдэх нэг цаг л байсан гэсэн тийм. Тэгээд сайн хөөрхөн бэлцэл. Тэгээд энэ дэр болохоор Цэцүүлээ одоо хоёр болохоор яг хүн аалзахын хувцас юмсан тийм. Тэр юуны Into the Spider-Verse dog. Тоосон тэгэл cute Имсгүй. Яг тэгсгээл ер нь гүйтгэхүүлсэн. Яг цэцүүлээд энэ нэг н авчирсан хүн аалзахын хувцас нь бүр үнэхээр хэрэг болж тий. Яг нэг юм cringe юм хийх болоод ирэнгүүт тэргээ гаргаж ирэл тий. Тэгээд дараа нь болохоор нацаг живн хоёр White Stripes тий Seven Nation Army хийсэн мөлий. Золоо Тамир хоёр болохоор манай Nelly Kelly хоёр тий. Нөгөө нэг Excel дээр Where are you гэж нэдэг тэрийг хэлсэн байлгүй тий. Тэгэл яг тэгээ хамгийн сүүлд нь надад хамгийн гоё санагдсан нэг Ууля Trey хоёрын тэр хар сарнагийн бид нар бүх липсинг тий. Тэрээстэй өөр юм байсан. Тэр маань угаасаа ялсан тий. Тэгээ надад бол энэ lip-sync battle угаасаа монголч тэр гадаадч тэр гадаад тэр lip-sync battle-аас хийсэн тэр мэрч гэсэн бол үнэхээр cringe санагдсан. Чи яг түүшиг юм шиг үздэгсэн үү? Үгүй яг түүн шиг гэсэн надад ер нь бол айгүй cringe. Би ер нь бол үзэх айгүй хэцүү байна. Яг түүн шиг бол магадгүй нэг өөртөө дууга бичүүлээд дуулаад бичүүлдэг болохоор арай өөр гэж магадгүй. Тэгэхгүй яг тэр ориг дуун дээр нь ам барьж байгаа юм шиг гэж бүжиглэнэхээр тэгэхээр нэг л сэн cringe санагдав мэдгүй юм. Тэр Tom Holland-ийн нөгөө нэг umbrella дээр бүжиглэн шүү дээ. Тэр бол яг ихтэй бүжин гоё байсан ч надад л үнэхээр cringe санагдсан. Тэр ам барьж байгаа нь тэгэхээр л яг нь cringe би бол үзэхгүй би бол юм хийхгүй. За тэгэл ерөөхдөө бол энэ анги маань үнэхээр дуусч байгаа тий.
Тий. За тэгээд одоо дараачийн гарах 2 анги маань бол яг финал анги гэдэг байгаа шүү дээ. Нийтдээ бол 20 анги гарах билүү дээ. Одоо ингэ ер нь л дуусчлаа дөө. Ингээд дуусчлаа. Өө харин тий одоо л яг үндэ нэг амар сонирхолтой юм бирс үлдсэнгөө. Ер нь л үлдсэнгөө тэгээд болчихлоо шүү дээ. Одоо ингээд 4 хос болчлоо. Тэгэл дөрүлээ ингээд гоё байна. Яг уу одоо 19 дугаар анги дээр хасааг авчиж ирдгүүл юм болоо л тий. Хасаа төгсөн хоёрыг оруулж ирдгүүл юм болоо л. Тий. Яг төгсөөч болохоор нэг хинтээ живэнтэй нэг яг учраа оруулж ирсэн гэдэг утгаараа тий. Живэн ч бараг төгсөө хасагснаас хойш ер нь болж байгаа мэдээл мөхтэй болсон шүү дээ. Ер нь л хасаал авч ирэхэд салаад болох юм байна. Одоо тий боддсон чинь ингээд хүмүүс амар ингээд хасаа хүсэж байгаа байхгүй тий. Энэ чинь өчийн централ кат ингээд бичлэгээ ингээд 11 сард хийцэн уурс тий. Тэгинт одоо яана хасаа хөрөлгүй болох байлаа. Одоо гэрс бүгд нэг баали яа тэр. Тий буцаа гэдэг. Тэгвэл гэхдээ энэс илүү гоё болох юм болоо. Нэр 18 дугаар өнгөрчлөл ингэмэрхүү юм болоод өнгөрлөө. Тэгээ дараачийн 2 анги дээр болохоор юу гарахыг нь бүгдээрээ хүлээгээл үлдлээ те. Тэгээ бүгдээрээ ямар тааш энэ сирисээ сайхан дуусгацгаая. Тэгээд бит хоёр дараа тараажлаар арай өөр юмнууд ингээ хийхээр бэлдсэн байгаа. Дараачийн хүртэл тэр баяртай. Тэгээ та бүхэн Тэнгисэр дээр хийсэн одоо бит хоёрын бусад бичлэгүүдийг үзэх гэж байвал энэ дэлгэснээр гарч байгаа плейс руу ороорой. Бас дээрээс нь лайк, share, comment тэгээд subscribe хүлээж ирсэнд бүгдэнд нь баярлаа. Коммент хийсэн бүгдэнд нь баярлаа. Одоо бүгдээрээ 500 боллоо. Бараг 500 боллоо. Тий. Bye bye. Bye. Дараагийн бичлэг хүртэл түр бай.